За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө зочноор бид нар менторийн Эрдэнэ туяагаа өрсөн байгаа. Одоо менторийн Эрдэнэ туяагаа сансан хаана юу хийгээд байна гэж хүлээсэн хүмүүс ах юм бол өнөөдрийнхөө яриаг сонсоорой. За сайн уу? Hello. За удаа болмоо. Ойрт уулзаагүй байна. Сасан биш үү? Амралтын байдлаар байлаа. Аа. Бас амралтын хажуугаар бас өөрийгөө хөгжүүлэх тэр бас процессуудаа бисэл явууллаа. Өнөөдөр сагнагийнхаа урилгаар орж ирсэн их баяртай. Ойр бас лайв хийдэггүй сошиал руу ерөөсөө гараагүй байсан. Жохос амжилт. Санаад байгаа шүү дээ чамаг. Таавал энэ өдрийн хүргэе те. Тий, манайхаа Эрдэнэ туяатайгаа сайн уу гэд комментар бичээрэй, зүрх дараагаа тий ойрт уулзаад сансан байна. За сүүлийн юу хийдэ? За ер нь бол одоо амралтын байдалтай гэж сайн ярьсан тий. Амрах ер нь ямар хөө байдгийг надад бас яаж нөлөөлдгийг тий. Ер нь бол хүмүүс 7 сард ер нь бол махасаараа амралтын байна. Миний хувьд одоо бараг 10-аад жил ер нь амраагүй их ажиллаж исэн тэр жилүүдээс энэ жил бүр ингээд маш таатаагаар амарч хөдөө гадаагаар явж тий. Найз нөхдөдтэйгээ явж одоо өөрийгөө илүү өөр талаас нь нэхийг өөр одоо өнцгөөс харахыг айгүй хичээх жоохон өөрийгөө жоохон сул тавьж үзлээ. Бас айгүй гоё идэг юм байна. Амралт бас айгүй гоё байлаа. Би нөгөө сошиалыг чинь дагаж явж исэн чинь одоо 7 сараас өмнө хумсарт үйлчлэл гэдэг ивэнтүүд хийжсэн тий. Тэрний талаар бид нар жоохон тайлбарлаад өгөөч. Яг юуны тухайн өөрчлөлт гэдэг бол хүн болго угаасаа мэдж байгаа тий. Юм болго өөрчлөгддөг гэдгийг ч мэдж байгаа. Тэгэхээр яг ухамсартай өөрчлөлт гэдэг энэ болохоор манай Эрдэнэ туяагийнхаар одоо юу болоод? Тэр талаас нь бид нарт гоо тайлбарлаад өгөө. 5 сард анх эхлүүлсэн. Тэгээд 5 сард айгүй гоё юм юу шинжилгээний сар гэдэг. Өөрөө тэрийг айгүй сайн мэдэрч авчихсан. Тэгэхээр шинжилгээний сар дээрээ ер нь бол их одоо дотгошоогоо бодол хийлдэг тий. Яг юу хийх гэж байгаа, яах гэж байгаа юм. Ер нь одоо миний ирээдүйн юу юм ч гэдэг юм уу маш их өөрлөгөө төвлөрсөн сар байдаг. Яг тэгэхээр би тэр сард төвсөн байдаг учраас илүү одоо бэлэгшээж тэрийг хийдэг байгаа гэдэг. Тэгээд 5 сард ер нь бол яг өөрийгөө ингээс сонсохоор би ямар нэгэн байдлаар хүмүүст одоо өөрийнхөө мэдэж сурсан энэ олон жилийн тий одоо зөвлөгөөдөө бас өгөх хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа юу вэ гэхээр ер нь амьсартаагаар бид нэр юмыг хийхгүй бол тий ер нь болтгүй юм байна гэж бодогдсон байгаа. Дахиад болохоор өөрөө ер нь өөрчлөлт гэдэг зүйл ер нь ингээл амьдралын явцад бол ингээд байж л байдаг юм. Тэгвэл би яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг аянд 2020 оноос хойш орсон байдаг. Тэгээд одоо юу гэдгийг учир шалтгаан нь хэмсэртаагаар өөрчлөлтийг бий болгоё. Энэ нэг их одоо зөв оновчтой юм байна гэдэг үгнээсээ сарда одоо 7 хоногт нэг удаа сарда 4 удаагийн ийм одоо багц гэх юм уу? Багц ийм сургалтыг хүмүүстээ өгьё. Энэ нь айгүй зөв юм байна. Зүгээр ухамсартай өөрчлөлтөөр ямар хүнд одоо үгүй гэж хүмүүс илүү хэлдэг. Гэхдээ энийг ингээд задлаад ирэх юм бол айгүй гоё нарийн, айгүй энгийн зүйлүүдээс одоо үүсдэг юм а гэдэг энэ зүйлүүдийг бас хүмүүстээ өгөхийг маш их хүссэн учраас ухамсартай өөрчлөлт уулзалтыг 7-8 удаагийн уулзалтаа хийж исэн. Тэгээд 5 сард болохоор яг өөрийнхөө төрсөн өдрүүд бүр ивент маягаар хийж исэн. Тэгээд тэрэн дээр ер нь бол одоо хувь хүний хөгжлийн ментор гэдэг хүн ер нь ямар байх ёстой юм. Тэгээ зүгээр нэг зүйлээс одоо номноос уншаад сургалтанд суугаад бүх зүйлийг олчдаг гэвэл энэ худлаа яасан. Худлаа байсан учраас маш олон одоо зөвлөдүүдийг өөр дээрээ одоо туршиж тий. За үг хэл дээрээ өөрийгөө ямар байдаг дээрээ эмэгтэй хүн гэж ямар байдгийг юугаараа онцлог юм гэл ингээд маш том аяллаа одоо дүгнэлтүүд тэнд донд одоо тий утга учирууд тэнд донд яригддаг байгаа даа. Тэгээ өөрийн олж авсан мэдлэг мэдээллийг илүү гоё одоо задал тайлбар тухайн хүндэн одоо илүү одоо наалдуул гэдэг илүү ойлгуулах гэдэг өнцгөр нь илүү одоо ивэнтүүдийг хийж исэн илүү тулж ажиллаж байсан гэх юм уу.
Тэгээд ер нь бол ухамсарт өөрчлөлт гэдэг зүйлүүдийг өөрийнхөө эхлэлээс ер нь бол одоо гаргасан гэх юм уу да. Тэгээд одоо ивэнтүүдээ хийгээ явж байгаа. 9 сараас одоо энэ ухамсарт өөрчлөлт маань өшөө илүү одоо мэдлэг мэдээлэлээр баяжигдаад цаашаа хөгжлөх гэхээр байгаад байгаа юмэр байна. За ухамсарт өөрчлөлт гэдэг одоо ивэнт маань ингэж одоо үүссэн байх нэ. Тэгвэл яг ухамсартайгаар одоо өөрчлөлт хийхийн тулд яг юу чухал байгаа юм. Одоо ингээл нөгөө фэйсбүүкээр хүмүүс ингээл зарим хүмүүс ингээл тэ дандаа чи өөрчлөх, чи илүү хүс, одоо байгаа чинь болохгүй байх, чи илүү хүс, чи илүү амьдар гэл амар их тийм мессежүүд явдаг штэ, зориг тавь, бити байландаа байгаа те. А зарим хүмүүс болохоор яг би зүгээр байгаагаа болоод байна гэсэн хүмүүс байдаг. Тэгвэл зарим хүмүүс ингэдэг нэрээ би миний байгаад байгаа болохгүй байна. Би мэдэхгүй байна, би чадахгүй байна. Би өөрчлөгдмөр байна. Гэхдээ тэгвэл хаанаас юунаас эхлэх юм гэдгийг мэддгүү. Тэ? Тэгэд ингээ хайгаад явж идэг. Би яг юунаас эхлэх юм, хаанаас эхлэх юм, хин дээр очих юм. Тэгээ фэйсбүүкээр орохоор ингээд маш олон менторүүд байна. Маш олон ингээл энэ төрлийн тэ хувь хүн хөгжлийн чиглэлээр ажилладаг хүмүүс маш олон байна. Тэгвэл манай Эрдэнэ туяагийн хувьд ухамсарт өөрчлөлт гэдэг ер нь яг хаанаас эхлэх нь зүг бэ? Партнер хэсэгт бол өөрөөсөө эхлэсэн. Тэгээ одоо яг миний нөгөө бэлдэж орж ирсэн хэсэг байгаа. Тэрнээс маань ер нь илүү одоо ийм учраас бид нар өөрчлөгдөх юм байна. Ийм учраас бид нар өөрчлөгдөх ёстой юм байна гэдэг ойлголтыг бас авах уу гэж бас бодож байна. Тэгэхээр бэлдсэн слайд руу гарах уу тийм. Тэгээ хүмүүстэй нөгөө нэг гоё харуулад ярьчаар хүмүүсийн ой тогтоонд үлдэх нь хамаагүй гэдэг тий. За тэгэхээр Нэг шин тал гарч. За одоо бич. За Сарнагийнхаа асуултанд одоо ингээд слайд тагаар хариулъя гэж бодож байна. За би болохоор 2020 оноос ухамсартайгаар өөрийгөө өөрчилсөн гэж өөрийгөө боддог. Тэгээ яагаад ухамсартай гэхээр тухайн үед бол тэрийг үнээр ойлгож байгаагүй би ямар нэгэн байдлаар өөрчлөлт гэдэг зүйл байдгийм үү? Эсвэл хувь тавилан гэдэг бидний хувьд ингээд цаанаасаа ингээд зурагдсан юмар амьдрдаг юм уу? Ихэнх тохиолдолд би өөрөө юу гэж боддог вэ? Угаасаа л миний амьдрал цаанаасаа зурагдсан гэдэг өөртөө бат итгүүлсэн боيو нөгөө нэг тогтмол сэтгэлгээтэй гэж яригддаг шүү дээ. Тийм хүн байгаадсан. Тэгээ надаа миний нэг ихч байдгийн танил байдгийн. Тэр чи ер нь өөрийгөө жоохон өөрчлөөд үзье. Тэгээ 2020 онд нэ гэж хэлжсэн. Тэгээ яг тухайн үед надад хэлэхэд би нэр өөрчлөлт нэрээ байд юм болов. Тэгээ тэр ялангуяа би өөрөө өөрчлөгдөж чадахгүй юм болов гэдэг асуулт хамгийн түрүүнд өөртөө тавьж исэн. Тэгээд тэрийг өөртөө тавьчаад хариултаа олдгоо. Тэрээс олохгүй байж байгаад ингээд ямар сайн юм бэ? Би нэрээ өөрчлөгдөх юм бол юу өөрчлөж болох юм бэ гэж ингээд өөрөөсөө асуугаад байсан. За тэгээ 20 онд өөрөө өөрчлөгдөх аяндаа нэгдээд ер нь сэтгэл зүгээрч гэдэг юм уу те өөрийгөө хөгжүүлэх хувь хүний хөгжлийн сургалтанд явсан. Та хэд маань мэдж байгаа бол тасалжуулалтын ахтай миний мөгний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр байсан. Тэгээ хувь хүнд зориулсан тийм хөтөлбөр байсан. Тэгээд яг тэрэндээ суугаад ер нь хүн өөрчлөгдөж болдгийм байна гэдэг одоо нэг юм утасны үзүүр хатгаж авсан гэх юм уу? Утасны үзүүрийг хатгаж аваад тэгээд ер нь бол одоо цаашлаад түр хүлээ барай за. Хаалт багш. Сарнаа манд ярьж түрүү Эрдэнэ туяа маань ярьжсэн тий. Бид тэр яагаад слайд харууллаад ярьж байгаа гэхээр хүн нөгөө дөнгөж сонсоод өнгөрсөхийн юмны 10% нь авч үлддэг 3-5 хоногийн дараа мартцсан байдаг. Тэгэхээр харууллаад ярихаар одоо тэр үлдэх хувь нь бас нэлээд өндөр болдог учраас харууллаад ярьсан илүү үр дүнтэй байдаг. Бас нөгөө талаас сая Эрдэнэ туяа ярьсан тий. Хувь тавилан гэж юу байдаг юм өөрчилж болдгийм үү гэдэг асуултыг би бас өөртөө аюул тавьдаг. Тэгэхээр дарчиг адилхан асуулт тавьсан хүн байна манай Эрдэнэ.
яваачлаарай тийм. За тэгээд өөрийнхөө аянг одоо утасныхаа үзүүрийг олж аваад ер нь бол аяндаа нэгдсэн. Гэхдээ яг эхлэхэд бол надад айгүй хүнд байсан, хэцүү байсан. Яа тэгэхээр би өөрийнхөө яг юу хийдэг, яадаг гэдэг тодорхойлолт миний толгойд юусэн байхгүй байсан. Тэгээд ер нь бол одоо өнөөдрийн Эрдэнэ туяаг одоо хувь хүний хөгжлийн ментор болоход нь яг тэр үг, тэр өөрчлөлт тэр ухамсартайгаар өөрөөсөө тэр асуусан асуулт маань одоо миний тэр замлыг гэх юм уу тэр утасны үзүүрийг өшөө илүү ахиулахад надад тусалсан байгаа гэдэг. За тэгээд сүүлийн үед гэх юм уу одоо 2020 оноос хойш хөтөлбөр сургалт нийлээд тэгээд ганцаарчилсан уралдалтууд менторлтууд ингээд явагдаад ер нь 700-аа бараг мэдхгүйгээр явж байгаа гэх юм бол бараг 1000 гаруй хүнтэй ажилласан байгаа тийм. Тэгэхээр энэ хэмжээнд хүртэл одоо миний гэх юм уу миний тарих, миний ухамсар, миний өөрчлөлт яг яаж одоо энэ бий болоод исэн бэ гэдгийг та хэдтэй бас өөрийнхөө юунаас танилцуулъя гэж бодсон байгаа. За та хэдээс нэг асуулт асууя. Хариултаа бас чатаар бичээрэй тий. Яагаад бид ухамсартайгаар өөрчлөгдөх хэрэгтэй байгаа юм? Яагаад бид нар заавалжгүй ухамсарлаж өөрчлөгдөх хэрэгтэй байгаа гэдэг одоо асуултыг та хэдээс асууя. Дороо өөрсөндөө бодож жагаад чат хэсгээр гоё бичээд өгөөрэй. Тэгэхээр дараагийн хэсэг маань болохоор далд ухамсар. Ухамсар буюу далд ухамсар гэл ингээд бид нар айгүй их ярьж штэ ухамсаргүй байдалч гэдэг юм уу, ухамсартайгаарч гэдэг юм уу гэл ингээд яриад байдаг. Гэвчиг би судалж үзснийхаа энэ одоо тухайн үед бол мэддэггүй байсан заяа. Тухайн үед мэдгүй өөрөө яг яагаад байгаа мэдгүй би өөрчлөгдмөр байна гэдэг. Би дуу хоолойгоо өөрчлөмөр байна. Би ярьж сурмаар байна ч гэдэг юм уу. Тэгээ маш олон англи хэл сурмаар байна. Эсвэл одоо фитнест явмаар байна ч гэдэг юм уу. Тэгээ гой бүжгэлж сурмаар байна ч гэдэг юм уу. Маш олон биднэрт хүсэл байдаг. Маш олон хүслүүдийг бид нар тархин дотроо байнгын ингээд бодоод яваад идэг. Гэвчиг яг ингээд өөрчлөлт хийхээр 3 хоног эсвэл 3 сар байж байгаа алхалчдаг. Тэрийг ерөөсөө би болгож чаддгүй байсан. Тэгээ би 20 хоноос өмнө яг тийм байсан байхгүй. Нэг гой бүжгэнд явахаас ингээд явангуудаа нэг сар хүрээгүй би худлаач чаддгүй юм байна байлээ гэж ингээд шантарчаад байдаг юмсан. За тэгээд ингээд жоохон байж ал би нэг гой ярьж сурах юмсан ч гэдэг юм уу. Бидний хүсэл хязгааргүй те та хэд маань бол 8 цанзын юмнууд хүсэж байгаа. Миний болохоор зөвхөн жишээ нь үг гэхээр нэг гоё юм хараад би тэгмээрэн гэдэг. Гэхдээ тэрэндээ хүрэх гэхэд алхам хийх гэхэд эсвэл алхамаасаа наан бид нар шантарчаад байдаг. Тэгвэл яагаад гэдэг асуултуудыг бид нар өөрсдөөсөө одоо асуух хэрэгтэй байсан байлаа гэдгийг олж мэдсэн байгаа. За тэгээд маш олон далд ухамсар гэл ингээд яригдчихэж байгаа. Яг ухамсар гэж яг юу юм бэ гэдгийг би маш олон одоо ном зохиолоос ингээд харахад ухамсар гэдэг чинь өөрийгөө таних процесс юм байна гэдгийг айгүй тодорхой ойлгож авсан. Таних процесс. Энэ хүн гэдэг зүйлийг Эрдэнэ туяа гэдэг энэ хүнийг таних процесс юм байна. Ухамсартайгаар гэдэг үг нь өөрөө тийм юм байна. Далд ухамсар гэдэг нь юу вэ гэхээр танигдаагүй хэсгийг хэлээд байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр бид нар одоо бүр ингээд би физиологиороо ч гэдэг юм уу насныхаа ингээд ангиллаар ингээд маш олон үгдэмтэд судалгаа гаргацсан байдаг юм билээ. Тэрэндээ юу гэхээр 0-оос 3 нас одоо далд ухамсарт одоо хураагддаг буюу бүх зүйлүүдийг одоо өөрийнхөө ухамсаргүйгээр гэх юм ба далд ухамсартаа шингээж авдаг процесс явагдав. 0-оос 3 сар. Чи хүссэн хүсээгүй 0-оос 3 сартаа хүүхдтэй эсвэл чи өөрөө тийм байх үедээ яаж исэн гэхээр энэ амьдралын бүтэн процессыг чи ойлгодог мэддэг болсон юм. Аль хэдийнээр тэрийг мэдэрсэн юу юм бэ, ямар эд юм бэ, эрэгтэй эмэгтэй хүн гэж хин юм бэ энэ одоо эргэн тойронд байгаа энэ утас юу юм бэ, одоо хоол нь яг юу юм бэ гэ би өөрөө ямар хүн юм бэ гэдэг ч юм уу ерөнхийдөө 0-оос 3 нас гэхэд ерөөсөө яг үгээд тэгэхээр хүний амьдралын суурь дад ухамсарын 80% нь бараг хинд бий болсон байж байгаа. За тэгээд 4-өөс 7, 8-аас 12, 12-оос 25 гэд тэрнээс дээшлэхээр багаар өөрийн мэдлгүйгээр далд ухамсар өөрөө одоо юу гэдгийг тэр зүйлүүдийг аваад бидний мэдэхгүйгээр аль хэдийн дадлаг гэдэг зүйл рүүгээ оруулсан буюу чи ухамсарлахгүйгээр тэр зүйлүүдийг хийдэг болсон байдаг. Хамгийн тод жишээ нь юу вэ гэхээр бид нэр өөрийн мэдлгүй өглөө осооч үдэ байгаа. Өөрийн мэдлгүй хөл дээр алхаа явж идэг. Тэгээ анх бол бид нар хөл дээр алхдаггүй байсан шүү дээ. Гэтэл энэ тэндээс энэ чи алхах юм байна штэ гэдэг мэдээллийг авангуудаа алхаж эхэлдэг. Өөрийн мэдлгүйгээр туршиж үзсээр хагаад мэдсээр хагаад ярьж сууж идэг.
За өөрөө мэдхгүйгээр бодож сурч идэг гэдэг ч юм уу те. Маш олон мэдээллүүдийг энэ одоо эхний 0-3 насн дээр за тэгээд дээрэс нь одоо 4-7 насн дээр авдаг, 8-аас 12 насн дээр авдаг тус тусын одоо итгэлээ олж авдаг гэдэг ч юм уу те. Одоо харьцуулалтыг мэдэж авдаг гэх юм уу те. Хайрлан гэж юу байдгийг. За нөгөө талаасаа юу ах вэ гэхээр хувийн хөгжил гэж юу юм? Би юу нь ямар хүн юм? Миний дотоод юу юм? Би гэдэг үзэл үгийн эго гэж хаана байдгийг гэдэг юм ингээд араасаа бид нэр мэдлэг мэдээллийг авсаар нь байгаад тодорхой хэмжээгээр авсаар агаад дард ухамсар буюу бидний зан турш одоо бидний байгаа байдал те би бинтэйгээ харилцаж байгаа за бодлууд ч гэдэг юм уу үзэл бодлууд ч гэдэг юм уу одоо шашин хөдөлгөж гэдэг юм уу те маш олон юмнууд ингээд наслын хувьд жил ирэх тусам ингэж автдаг байна. Тэгэхээр яг үг гэхээр 0-3 4-7 наснууд ч одоо яг манай одоо хүүхдүүд аягүй ухамсартай тий бүр ингээд цочирдмаар болцсон байгаа боловч одоо бидний насны 37 8-тай тий 30-тай 21-тэй хүүхдүүдийн аль хэдийн ухамсарт буюу дадал буюу өөрийнх нь үзэл бодол аль хэдийн суугдсан байдаг байна. Тэгэхээр өхөр тогтмол зүйл рүү яваад орсон байна шүү дээ тий аль хэдийн бид нар одоо нийгмээсээ ээж аваасаа найз нөхдөөсөө гэдэг үе үеэрээ буюу насандаа авах зүйлүүдээ авдаг одоо авцсан байгаад байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ зүйлүүдийг тэгэхээр энийг яагаад хэлээд байна вэ гэхээр бид нэр өөрчлөлтийг хийхийн тулд яаж гинэ энэ зүйлүүдийг мэдэж авах нэ. Та 0-3 наснда хаана өссөн, ямар хүүхэд байсан, 4-7 насн дээр ямар хүүхэд байсан, тэ 8-аас 12 насн дээр 12-оос 25 гэдэг ингээд 25-аас дээш за 40 50 гэдэг ингээд явчихж байгаа гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь болохоор дараагийнх нь юу вэ гэхээр ухамсар гэж байгаа юм тий. За ухамсар гэхээр яаж ийм үг гэхээр одоо та хэд маа сая график харсан уу? Эхний ээлжинд яаж ийм гэхээр 0-оос 3 насд даалт ухамсар өндөр байгаадагаас 5% нь болохоор гаднаан комит ажлыг буюу одоо юу гэдгийг илүү жоохон толгой нэрх гэдэг ч магадгүй илүү нөгөө нэг юмсад анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Ихэнх одоо энэ 95% нь болохоор дотоодоосоо буюу илүү мэдээллийг дотогшоогоо шингээж авч идэг хэсгүүд байгаа гэдэг. 5%-ийг нь гадна талаас буюу ээж аваасаа мэдэрч идэг хэсгүүд байгаа даа гэсэн. За тэгээд доошлох тусмаа 70 30 харьцаа. За тэгээд 8-аас 12-нд 50 харьцаа гэдэг юм 12-оос 15 50 одоо юу гэдэг 30 70-ийн харьцаа гэдэг ингээд өмнө байснаасаа нөгөө тийшээ болчихж байгаа процесс байгаа. Яг энэ нь юу вэ гэхээр бидний амьдралын ихэнх дадал зуршил ухамсар хийгдэж байгаа зүйлс нь баг багтаа суралцсан байт юм байна. Ухамсар гэдэг зүйл нь яаж юм бэ гэхээр бодлын буюу нийгмээс авсан тэр зүйлүүд томорч эхэлдэг байна. Та хэд маа санаж байгаа бол те хүмүүс юу гэж бодох юм. Тэ? За тэгээд нийгэм ингээд дээ штэ. Хүмүүс гоё юм хүсээд дээ штэ. Тэ? Манай найз ийм байхгүй юу гэд. Ер нь бол гаднаас авдаг ийм нөлөөллийн хэсгүүд нь их хэсэг байна. Тархинд нөлөөлөх хэсэг. Тэгсээр байгаад яадаг вэ гэхээр 100% бишээд 95% бодолттойгоор нас ахих тусмаа одоо юу гэдгийг бодолтой өдөртөгдөж байна. Ухамсарт бодолтой өдөртөгдөж байна гэсэн. За энэ нь тэгээд уруу хамааралтай, буцаагаад өксөх хамааралтай гэдэг энэ донд маш олон одоо юу гэдгийг процессыг явагддаг гэсэн байгаа юм. Тэгэхээр юу гэдэг нь вөхөр даалт ухамсарт баг багт нь шингэгдсэн байгаа юм. Тэгвэл нас биед хүрсэн хойно яаж юм бэ? Ухамсар гэдэг зүйл давмгаалдаг байна. Уулна. Бид нар бодолтоор юмнууд хийгдээд шүү дээ, тий? Би энийг өөрчлөмөр байна, би тэгмээр байна гэд бид. За ийм зүйлүүд байгаа тахын. Тэгэхээр процессын хувьд аль нь байх боломжтой. Та хэд маань яг одоо чатаар тий би яг аль насн дээр явж гин тий аль хувь дээр явж гин гэдгээ бас бичээд өгөөрэй за. Тэгэх юм бол бас айгуу гоё процессыг явагдаад байгаа гэсэн. За тэгэхээр яах вэ гэхээр даалт ухамсар болон ухамсартай үйлчлэлийг сая ярихтаа яах вэ гэхээр баг багтаа аль хэдийн бид нар юм ахын тэгвэл яхаа өөрчлөлтөх боломжтой юм. Дахиараа бид нар тэгвэл удирдах л байгаа юм биш. Гэвчиг юу биднэрт маш их томор цаад болоод байна вэ гэхээр бид нар аль хэдийн багтаа юу авсан мартчихд юм байна. Ихэнх тохиолдолд юг сандгүй гэдгээр дандаа гомдол, цөхрөл юу гэдгийг те тэр намайг ингэж ийсэн. Тодорхой хэмжээний гой дурсамжуудыг бол
гой гэгээлэг дурсамжуудыг бол авдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд яг гэхээр бичигдэхдээ дандаа гомдол одоо харуус дандаа сөрөг зүйлүүдийг илүү их мэдээлэлтэй шингээгээд үлдээсэн байждаг байна. Тухайн үеийн мэдрэмжээсээ шалтгаалаад гэсэн. Тэгээд ирэнгүүт яадаг вэхээр бид нар яг одоо үе дээрээ удирдах гэхээр удирдахгүй. Яагаад тэгэхээр даалт хүмүүсэг буюу илүү рефлекс болгоод өргөсөн байдаг. Бид нар яг шүдэ угааж байгаатайгаа адилхан бүх зүйлийг бодохдоо эсвэл ингээд сөрөг зүйлүүдийг яг тийм гэдэг нөгөө авсан мэдээллээрээ дамжуулаад хүчтэй авсан мэдээллээрээ дамжуулаад яадаг нь өөрийн болгоод авчдаг бахна. Энэ зөв юм байна гэдэг. Би тэг одоо юу гэдгийг зөвхөн нэг нүдээр бол бид нар зөвхөн яадаггүй гэхээр зөвхөн нэг хавтахаг хардаг тий 360 харж чаддаг. Яг хүүхдийн хувьд яадаггүй гэхээр 12-оос 8-аас 12 насны дээрээ бүх юмсыг 180 градусаар хардаг байна. Айгуу сонирхолтой. Яг гэхээр зөвхөн харсандаа итгэдэг. Тийм учраас яадаггүй гэхээр муухай сөрөг зүйлүүдийг тэгээ харах юм бол ийм юм байна гэдэг тогтмол ойлголтоо яваад тэрний мэдрэмжээр дамжигдаад тал хүмүүсээр шийдвэрээд өнөөдөр чи бидний өөрсдийг бий болгосон байгаа гэсэн. Энэ нь ярих юм бол маш олон одоо цагийн лекц баг ингээд тааллах юм бол болох юм байгаа. Би одоо ингээд нэг товчгоноор ойлгуулахын тулд энэ зүйлүүдийг хэлж байгаа гэсэн үг шүү. За. Тэгэхээр яг энийгээ базаад хэлэхэд юу вэ гэхээр бид нэр хэрвээ даалт ухамсарт байгаа зүйлүүдээ шинжилж чадахгүй бол одоо бид нар яах вэ гэхээр зүгээр бодлороо өөрчлөлтийг хийж чадахгүй гэсэн үг болоод байгаа гэсэн. Даалт ухамсарт юу болоод байгаа юм бэ? Юу болсон байсан юм бэ? Би юу гэж бодож ирсэн бэ гэдэг өөрийнхөө нөгөө таних процесс гэдэгсэн чинь таних гэдэг гэсэн шүү. Таних процессыг ихсэхгүй бол би одоогийнхоороо нийгмээс авсан тэр бодолдоороо өөрчлөгдөхгүй. Сарнаа амар гоё подкаст хийдэм билээ. Би ч гэсэн тийм болмоор. Гэтэл би өөрөө хийж чадахгүй байхгүй. Хийгээд үзсэн чи би чадахгүй юм байна. Гэт би чадахгүй процесс рүү илүү их олон юмнуудаа оруулах гэдэг юм байна. Тэгэхээр нөгөө бодлоороо хийх гээд байгаа юмнууд чинь яг ясам дээрээ болохгүй болох гэдэг. Яагаад тэгэхээр даалт хүмүүсд өөр мэдээлэл байгаа учраас. Өөр мэдээллийг бид нэр багтаа өмнөх одоо наснууд дээр авсан байгаа учраас би одоо ирээдүйн рүү очихдоо яаж юм гацаатай очих. Би нөгөө подкаст хийдэггүй л амтэн штэ би ингэж ярихгүй. Сарнаа би угаасаа чадахгүй би өнөөдөр ихтгэл тавихгүй байхгүй. Гэх жишээтэй байх гэдэг. Хэрвээ миний одоо өмнөх мэдээллийг буцаад ухаад үзэх юм бол эрдэнэ туяа ярьдаг хүн байгаагүй байхгүй. Тэгээ насан туршдаа ярьж чадахгүй гэдэг тогтмол ойлголт руу яваад орсон байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг би ухамсартайгаар таслан зогсоогоод гүй эн чинь би ээж аавтайгаа яриад байдаг найз нөхдөдөө яриад байдаг хүн чинь яагаараа бусдтай ярьж чаддгүй, яагаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чаддгүй ингэдэг асуултыг хөрвүүлээд ойлгоод ирэнгүүт би сарнаатай ярихад боломжийн юм байна. Би өшөө илүү юм ярьж болдгийм байна гэдэг тэр ойлголтыг аваад өшөө илүү дэлгэрэнгүй буюу өөрийнхөө одоо чадвар дээр илүү анхаарах тэр одоо төлөвүүдийг хийгээд өөрчлөлтийг бий болгож байгаа гэсэн үг байна. За энэ ярианд дундаа өөрийнхөө өөрчлөлтүүдийг манайхан яриад байгаа шүү заа. Дараа нь яаж өөрчлөгдсөн гинэ гэдэг зүйлийг асан шүү гэдэг. За энэний дараа тэгэхээр даалт ухамсарт одоо тархиар өөрчлөх нэ. За тэгвэл яг өөрчлөлт гэдэг зүйлийг яг бид нар юу гэж бодоод идэв? Би ингээд өөрчлөлт гэдэг зүйлүүдийг маш олон утгаар гэж гэдэг юм уу хүмүүсээс асуугаал өөрөө ингээд хараад ингээд үзэхээр өөрчлөлт хийх амар хэцүү. Тэр аргатаа чаддгүй. За тэршин шиг худлаа юм байхгүй. Угаасаа л өөрчлөгддөггүй шүү дээ. Манай нөхөрч өөрчлөгдөөгүй, би ч өөрчлөгдөөгүй энэ олон жил 50 60 жил болчлоо гэдэг зүйлийг сонсч ирсэн. Өөрчлөлт хийх гэсэн чинь болохгүй юм байлаа угаасаа. Худлаа тэрэн шиг худлаа юм байхгүй гэдэг зүйлүүдийг байнгын бид нар сонсч байдаг. Гэтэл яг өөрчлөлт гэдэг яг юу хэлээд байдаг? За интернетээс ингээд харахад аливаа зүйлийн тодорхой хэв шинж хувиран өөрчлөлт гэдэг. Хэв шинж нь хувиран өөрчлөлт гэдэг. Аливаа зүйлийг өмнөхөөс өөр болохыг хэлээд байна. За угийн байдал солигдож өөр шинж тэмдэг рүү орохыг хэлээд байна. За аливаа зүйлс шинжлэгдэхийг хэлээд байна. За ийм ойлголтууд бидний дунд маш их байгаа. Гэхдээ өөрчлөл амар ядаргаатай төвөгтэй. Тэр тусмаа монголчууд өөрчлөлтөнд маш дургүй хүмүүс. Өөрчлөлтүүд ороод ирэхээр уур нь хүрээд уушгин сагсаагаад
ядаргаатай юм бэ. За энэ жишээ нийгэм дээр амар их байдаг. Та хэд гоё жишээ яриа заяа. Зам засахаар энийг ингэж засаад тахтаа яа гэм бэ? Замын чиг өөрчлөхөөр ингэж өөрчлөөд тахтаа яа гэм бэ? Ингээ болж л тоо. За өшөөний жишээ нь юу вэ гэхээр бид нар одоо техник технологийн үйлөө явж байгаа тий. Тэгээд тэгэнгүүт цахимлуу бүх зүйл орж ирж байгаа. Утсан дээр маш олон зүйлүүд орж ирж байгаа. Ядаргаатай юм бэ? Энийгээ зүгээр хүнд амархнаар хийж болдгоо юм уу? Биеэрээ очиод хийчихэд яагаад болдгоо юм бэ? Ийшээ ингээд цахимлуу оруулахаар энэ ч амар төвөгтэй байна шүү дээ. Уул нь тэр шинжлэхдэх гээд өөрчлөгдөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр маш олон зүйлүүд дээр яг бид нэр өөрчлөлтийг хүлээж авах чадамж биднэрт айгүй муу байгаа. Гэтэ би бүх үнийг гэж хэлээгүй шүү. Тэгтээ ер нь эсэргүүцчээж л хүлээж авах. Ирээдүйн одоо юу гэдгийг өмнөх одоо маш олон одоо түүхүүдээс ч шинжлэл угаасаа айгүй хэцүү зүйл гэж бид нар хүлээгээд авсан байгаа гэдэг. Тийм процессууд байгаа гэдэг. Гэвч өөрчлөлт гэдэг зүйл жижиг зүйлээс энгийн зүйлүүдээс эхлэх боломжтой юм байна гэдгийг таад маань яг одооноос яах нь вэ гэхээр өөртөө суулгаж байгаа юм. Тэгээ би өөрийнхөө жишээн дээрээс хэлээ л да. Өөрчлөлт гэдэг зүйлийг манайч надаа чи өөрчлөгдөд үзээч гэж хэлчихсэн. Тэг яг юу өөрчлөх юм бэ? Өөрчлөлт бийд юм уу? Гэт нөгөө аяндаа нэгдээ. Тэг би өөрийгөө өөрчлөх аян руу би өөрийгөө түлхсэн байхгүй. За чи хин юм бэ? Чи юу иддэг юм бэ? Чи юунд дуртай юм бэ? Яг үннийг хэлэхэд би өмнө нь ямар хүүхэд байсан вэ гэхээр би өөрөө ямар хувцас өмсөх дуртай, ямар өнгөн дуртай, ямар хоол идэх дуртай, юу уух дуртай гэдгээ сонгодгүй хүүхэд байсан. Таад маань их ойрхон жишээ. За аль нь ч яасан яах вэ? Тэгсэн ч яах вэ? За тэгээд ямар кино үзэх вэ? Аль нь ч яасан яах вэ? Тэ? За сонголт ингээд улаан нь гоё юу, ногоон нь гоё юу? Аль нь ч яасан яах вэ? Энийг та нар санаж байгаа юу? Бид нар нэг хэсэг юм байдаг те. Ерөөсөө л ингээд нэг юм бүх зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг процесс. Зарим нэг нь бол би энийг авна. Гэхдээ энэ надад таалагдахгүй байна. Таалагдахгүй байна гэдэг зүйлээ илэрхийлдэг. Гэхдээ өөрөө тэр нөгөө нэг аль нь дуртай гэдгээ ялгадаггүй учраас аль нэг нь аваад энэ чинь биш үү штэ гэж хайчдаг ч юм уу те. За энэ маш олон төрлийн одоо юу гэдгийг өөрчлөлтүүдийг бид нар харах боломжтой байдаг мөртлөө тэнд боломжтой гэхээс илүүтэйгээр өөрчлөж болох зүйлүүдийг энгийн зүйлүүдээс өөрчлөх зүйлүүдийг бид нар хардаг. Энийг өөрчлөх гэж харддаг байх юм байна. За та хэдээс нэг гоё тест авъя заяа. Энэ дээр лир байгаа гэдэг бод. Энэ дээр алин байгаа гэдэг. Та алийн намаар. Манай сарнаа надад хариулаад өгөөрэй тий. За манайхан бичээрэй альбин авах юм уу лирийг авах юм. Яа лирийг авъя. Гоё лирч гоё амттай шүү. Гоё лир. Тэгвэл ягаад алин байж болохгүй? Алин ч байж л гэдэг шүү дээ. Байж л үүдэг тий. Тэгвэл алимыг л авчих л та. Лир авна гэдэг ач юу вэ? Алин бохох гэдэг байгаа л шүү дээ. Өдөөс нь баг. Лир байхгүй байгаа мó за яах вэ? Алин авъя. Лир нь байж. Гэтэ чи алимыг авах. Их хүмүүс яадаг вэ? Надад алимын бичиж гэдэг сонголтыг хийчих гэдэг баггүй. Тэгэхээр лир яагаад гоё юм? Яагаад сарнаад гоё байгаа гэдэг юм? Алимнасаа ялгахгүй. Лир чинь бас эрүүл мэндийн хувьд айгүй ашиг тустай юм билээ. Ханаа түлхэр чинь энэ нөгөө урт зүгийн эмээнэр чинь лирээр сироп хийгддэг. Тэгэхээр ханаад идгээгээд байдаг. Эрүүл мэндийн хувьд лир чинь эрүүл мэндийн баталгаа яг бол ашигтай. Гэхдээ сарнагийн хувьд лир нь илүү гоё байгаа. Тэгтээ гоё учраас аваад байна. Яагаад гоё? Сарнаад гоё байгаад байгаа учраас. Би бол алимын сонгоод. Яагаад тэгэхээр алим гоё шүүслэг тий гоё амтлаг лирийг бодвол гоё юм чихэрлэг амттай гэдэг ч юм уу тий арай өөр эсэглэн амттай ч гэдэг. Тэгэхээр хүнд одоо юу гэдгийг таардаггүй амтанд нь таардаггүй одоо амтууд өнрүүд тий 5 мэдрэгүүгээр бид нар мэдэрдэг тэр зүйлүүд байгаа. Тэрийг бид нар яах вэ гэхээр ухамсартайгаар буюу надаа яг юу нь гоё байгаад гэдэг зүйлүүдийг олж авч өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Сонголттойгоор өөрчлөх хэрэгтэй. Энэ алимны жишээ боловч бидний амьдралд байнга тулгарч идэг. Хин нэгнээс хамааралтайгаар бид нэр өөрчлөлтийг зогсоогоод идэг.
хин нэгнээс болоод нийгмээс болоод өөрчлөлтүүдийг өөртөө биш бусдад тааруулж өөрчлөлтийг хийх гэдэг. Тэгээ би энэ бүгдээс яг өөрчлөлт гэдэг зүйлүүдийг юу гэж бодоод байгаа юм бэ гэхээр өөрчлөлт гэдэг энгийн зүйлээс эхлээд байна гэдгийг бид нар аягүй сайн ойлгох. Их муухай зүйл биш юм байна. Та хэд нэг гоё үг хэлэхэд яах вэ гэвэл бид нар хүссэн хүсээгүй өөрчлөлтийг хийдэг. Санаж байгаа бол харах юм бол анзаарч байгаа бол цаг минут явах бүрд яадгүй гэхээр бид нар өөрчлөгдөөл байгаа. Бидний мэдлэг мэдээлэл дуртай зүйлстэй өмсдөг хувцс, эдэлж хэрэгэлдэг зүйл, нийгэм маань, байгаль дэлхий жил ирэх тусам цаг минут секунд улирал юу гэдгийг те ерөөсөө хүссэн хүссээгүйгээр энэ зүйлүүд ингээд өөрчлөгдөж байгаа. Тэгтээ ухамсартай өөрчлөлт хийн гэдэг нь юу вэ гэхээр чи өөрийнхөө хүсэж байгаа өөрчлөлтийг хийнэ гэсэн процесс. Хүссэн хүсээгүй өөрчлөлт явагдаад байгаа дээр бид нэр ухамсартайгаар өөрчлөлт хийнэ гэдэг чинь маш зөв зүйл байгаа даа. Тэгэхээр одоо би Сарнагийнхаа нөгөө нэг асуултанд хариулж байгаа байхгүй юу? Тэ? Чи өөрийгөө таних мэдсээрээ өөрт ашигтайгаар, өөрт хэрэгцээтэй, өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй зорилгод нийцснээр чи өөрчлөх ёстой. Өөрчлөгдөв боломжтой гэсэн. Тэ? За. За тэгэхээр юу вэ гэхээр өөрчлөлтийг ярьчлаа шүү дээ. Гэхдээ ихэнх тохиолдолд бид нэр одоо яг юуг хараад байна уу гэхээр өнгөрсөн дэх өөрчлөлтийг маш ихээр харж байдаг аа. Өнгөрсөн дэх өөрчлөлт, өнгөрсөн дэх өөрчлөлтөө яг бүхээр агүй ухамсартайгаар хардаг хэсгүүд нь үгээр гэхээр харуусал, гомдол, үзий адал, уник. За тодорхой хэмжээний дурсамж байна. За тодорхой хэмжээний харах өнцгтэй болцсон байна ч гэдэг юм уу те. Өнгөрсөлтөг тэр процессуудыг дандаа би тийм байж дээ. Та санаж байна уу те? Би тийм байж дээ. Тийм гоё байсан да. Хүүхэд байхдаа би тийм байсан шүү. Уулын тийм охин байсан баггүй юу гэдэг үгнүүд маш ихээрээ ингэж хөвгдөг те. Тэгэхээр бид нэр ухамсартайгаар юу боддгоо гэхээр өнгөрсөн дэх дандаа тэр зүйлүүдийг боддог юм. Тийм дадалтай болсон байт юм. За одоо юу явагдаад байна вэ гэхээр өөрчлөлт ерөөсөө явагдахаа болчиход байна. А тодорхой хэмжээний явагддаг. Гэтэ өөрийгөө таньж явагддаг биш. Цаг хугацааны явцаар өөрчлөгдөж байгаа зүйлүүдээ өнгөрсөнд очиж дурсамжаар одоо юу гэдэг те өөрчлөлтийг хардаг байх гэдэг. Яг одооныхоо өөрчлөлтийг авч хардаггүй. Та яг одоо ямар өөрчлөлтийг мэдэрч байгаа вэ? Тэгэхээр өнгөрсөндөө холбогдоод байгаа. Би тийм хүн байсан байхгүй юу гэдэг юм шиг байгаа шүү дээ. Гэтэл яг өнөөдөртөө яг одоодоо өөрчлөлтийг яаж мэдэрдэггүй гэдэг үгээр дамжигдаж одоо юу гэдэг мэдрэгддэг байх гэдэг. Тэр үгнүүд нь юу гэхээр мэдрэмж энэ амар гоё юм байна. Энэ өөрчлөлт ахгүй тэрийг мэдэрч ин гэдэг. Өмнө нь мэдрээгүй жиж болно ахгүй. Яагаад гоё гэдэг мэдрэмжийг авдаг вэ гэхээр яг одоо байгаад байгаа учраас тэр гоё мэдрэмжийг яг одоо үг байгаад байгаа. За таньж мэдэж авдаг байх нэ, суралцаж авдаг байх нэ, баяр баясгалаар авдаг байх нэ тий. За амар амгалан мэдэрмээр байна гэдэг бид нар ярьдаг уу. Гэхдээ ч хизээж амар амгалан байж чаддгүй тий. Амар амгалан байхын сан гэд ирээдүйд очичдаг. Өөрчлөлт хийдэг байх нь шүү дээ. Дандаа энэ үгээр өөрсдөө амар амгалан баймаар байна гэдэг ирээдүйд очдог тэр үгийг хийдэг. Амар амгалан чинь нэг өөрчлөлт шүү дээ. Би амар амгалан баймаар байна. Одоо бужигнаантай байгаад байгаа учраас эсвэл ирээд биш өнгөрсөн бужигнаантай байсан учраас яаж гэнэ? Одоо би амар амгалан илэрхийлээд байгаа байхгүй. Гэтэл ирээдүйд авчиад би амар амгалан баймаар байна. Тэгтээ чи яг одоо амар амгалан байж болно. Уулна. За ийм өөрчлөлт байж болох юм тий. За эргэлзээ гэдэг нь амар том хэсэг. Амар гэдэг үгийг би одоо болиулах гэж байгаа. Гэхдээ яг сая өөрөө мэдэрчлээ. Эргэлзээ гэдэг зүйл яадаг вэ гэхээр бид нарыг өнгөрсөнд ирээдүйд авч. Би ийм баймаар байна. Би өнгөрсөнд ярьж чаддаггүй охин байсан. Би одоо ярьж чадахгүй байх үедээ гэдэг эргэлзээ үүсчихэж байгаа. Гэтэл би ирээдүйд ярьж чаддаг охин болох боломжтой юу? Yes боломжтой. Чи алийг сонгомоор байна? Сонголт орж ирдэг. Энийн араас шийдвэр орж ирдэг. Би ярьж чаддаг охин байна.
Би өнгөрсөнд ярьж чаддгүй байж болно. Окей, би энийг хаймаар байна. Энэ сонголтыг аваад би ирээдүйд ярьж чаддаг юм болмаар. 20 оноос хойш би яг энэ зүйлүүдийг хийсэн. Одоо би ярьж чаддаг охин буюу би ирээдүйд ямар юм байх нь үгээр илүү өөрчлөгдөн, илүү гоё ярьдаг, илүү ойлгомжтой ярьдаг, илүү оновчтой ярьдаг гэдэг процессыг хийж байгаа гэсэн. За тэгэхээр ирээдүйд нэг анхааруулах зүйл нь юу гэхээр за мөрөөдөл, зорилго, хүсэл байдаг. Гэтэл яадаг вэ гэхээр санаа зовнил гэдэг зүйл бид нарыг одоо руу өнгөрсөн лөө айчаад идэг. Өөрчлөлт хийлэгдэх үг гэсэн үг байхгүй юу? Санаа зовнил. Би тийм байхгүй байх үү дээ. Би чадахгүй байх үү дээ гэдэг санаа зовнил чамайг өнгөрсөн скул одоо дээр байлгана. Ирээдүйд ч очихгүй байна. Энэ зүйлийг та нарын амьдралд байна уу юу гэдгийг шалгаад үзээрэй, таниад үзээрэй гэсэн үг байхгүй юу? За энэ бүгдээсээ би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар одоодоо амьдрах сурах хэрэгцээтэй байна. Ирээдүйдээ биш одоодоо бид нар үгээрээ, бодлоороо, үйлдэлээрээ, мэдрэмжээрээ, харилцаагаараа амьдрч чадахгүй байгаа юм. За би нэг жишээ хэлье. Сая утал хэлсэн те амар амгалан баймаар байна. Ирээдүйд очичлоо. Баяр баясгалтай нэх гоё тэгхэн сан. Байнгын тийм ирээдүйдээ очисон төлөвлөгөөгөр бид нар үгнүүдийг ашигладаг. Одоо тэгвэл чи яг ямар вэ? Одоо баяр баясгалтай байна уу? Тэ гонигтай байна уу? Сандралтай байна уу? Яг одоо суралцж гин үү? Яг одоо чи өөрийгөө таньж байгаа юу? Энэ үгнүүд маш олон одоогийн үгнүүд байдаг. Бид нар одоогийн үгнүүдийг хэрэглэж сураагүй байж байгаа. Ирээдүйлүгөө эсвэл өнгөрснөлөг гэж үздэг. Тэгэхээр энэ үгнүүд, энэ сонголтуудыг бид нар хийснээрээ ирээдүйлөө очих буюу өөрчлөлтийг умсартайгаар бүрэн гүйцэтгэж чадна гэсэн. Яагаад та нар өөрчлөлт хэцүү байгаад байгааг ойлгосноо? Яагаад тэгэхээр бид нар үгээсээ өөрчлөгдөөгүй байгаад байгаа учраас яах нь бусад зүйлүүд өөрчлөгдөхгүй байгаа гэдэг ойлголтыг та хэвээр өгч утсан. За тэгээд нөгөө нэг юун дээр сарда 4 удаагийн тий ивент маань нэг яриан дээрээс өрөөсө бүх юмыг ойлгоно гэж байхгүй те. Яг юу яриад өнгөрчвөл гэдэг зүйл байгаа гэдэг учраас энийг би деталь болгоноор буюу үг тэгвэл яагаад байгаа гэсэн. Би дөнгөж сая үгэн дээр ярьсан те. Гэтэл бодол бас айгүй их байдаг. Бид нар бодлороо өнгөрсөн одоо ирээдүйдээ бас амьдраад байдаг. Ерөөсөө одоодоо амьдрал сураагүйгээр энэ одоо өнгөрсөн дээр эсвэл ирээдүйдээр бид нар бодлоо байнга хийгдэг юм аа. За мэдрэмж хүртэл юм байна. Би тийм зүйл мэдэрсэн байхгүй юу? Дандаа өнгөрсөн. Яна тийм зүйл мэдэрчихгүй дээ гэж өөрийгөө дандаа хамгаалаад. Тэгэхээр яг хөр өөрчлөлт гэдэг зүйл явахгүй. Чиний хүснээр явагдахгүй. Чиний таньж мэдснээр явагдахгүй байгаа. Буюу зүгээр урсгалаараа тэр зүйлүүд яваад байна гэсэн. За тэгээд эренгүүд хамгийн үг бодол мэдрэмж бидний хамгийн одоо голлох зүйл нь үйлдэл гэдэг зүйл байна. Үйлдэл яадаг вэ гэхээр чиний өнгөрсөн одоо ирээдүй явагдаад байгаа процессуудыг яг бодит юм уу бодит биш юм уу яг одоодоо чинь авчиж өгдөг гэдгийг бид нар мэддэг. Үйлдэлийг яагаад үйл хийгээд үзээ л гэдэг чинь хийгээд үзээ л гэдэг чинь тэ. Яагаад тэгэж үзээд байгаа юм гэхэд энэ нь яг бодиттой юм уу хийсвэр юм уу өнгөрсөнд зүйл чи юм уу гэдгийг ялгаж өгдөг учраас энэ зүйлийг бид нар хийхээс өөр аргагүй. Би чадахгүйгээ хийж үзчихэж л мэддэг байгаа шүү дээ. Тэгээд зарим хүмүүс яадаг вэ гэхээр хийдгүү үлддэггүй бодоо л яваа. Зарим нэг нь бас хийжээд өө чи биш вэ штэ өө би чадахгүй юм штэ гэдэг ингээд онцдаг тийм. Тэгээд нэг үйлдэл яг одоод байгаа зүйлүүд чинь чамд бодтоор харуулж ирдэг. За үг бодол мэдрэмж үйлдэл гэдэг ингээд явж илаа. Ягаад би энэ дээр харилцаа гэдэг зүйлийг оруулж ирсэн гэхээр бидний тарих гэдэг ч юм уу хүн болгон өөр тийм үү. Хүн болгон өөр гэсэн үзэл бодтой зам төвхтөө одоо оюун ухаантай тий мэддэг мэдээлэлтэй боловсралтай энэ бүгдийн нэгдэл нь юу вэ гэхээр харилцаа гэдэг зүйл. Үгээр бодлоор мэдрэмжээр үйлдэлээр дамжуулаад харилцаа гэдэг зүйл орж ирдэг. Харилцаагаар бид нар ядгүр өнгөрсөн одоо ирээдүй гэдэг зүйлүүдийг нэгтгэж гаргаж ирдэг. Би ийм хүн байсан. Царнаа би ийм хүн байсан. Гэхдээ би одоо ийм байхгүй болсон. Би ирээдүйд ийм байна гэдэг зүйлийг харилцаагаар гаргадаг юм байна. Тэгвэл ард нь юу байдаг вэ гэхээр харилцан ойлголт гэдэг зүйл. Би ингээд сая яриад өнгөрсөн сарнаа ойлгоогүй яах вэ?
намайг ойлгохгүй шүү дээ мэдэхгүй. Бид хоёрын хооронд ойлголцол үүсэхгүй. Цагаад бидний хүмүүсийн хамгийн том хэрэгцээ ойлголцох хэрэгцээ гэдэг айгүй том хэрэгцээ. Идэх хэрэгцээнээс илүү одоо дараа ордог зүйл нь ойлголцох, харилцах хэрэгтэй. Тэр хэрэгцээгээр бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө таньж мэдүүлэх буюу өөрөө өөртөөгөө танилцах, харилцах процесс үүсэж байна. Тэрнгээрээ яадаг вэ гэхээр бид нэр өөрчлөлтийг маш гоёор одоо өөртөө мэдэрдэг гэсэн үг байна. Тэр ухамсартай байдал маш ихээр нөлөөлдөг. Тэгэхээр яг нь бид нар ухамсартай өөрчлөлт хийхин тулд одоо юу гэдэг энэ бол зөвхөн жижиг хэсэг нь байх гэдэг шүү дээ. Зүгээр энгийн яригдж байгаа. Энийг цаашаа ухаад бодоод үзэх юм бол маш олон деталь зүйлүүд байгаа. Гэхдээ юу гэж хэлэх гээд байна вэ? Өөрчлөлт байдгийн шүү. Өөрчлөлт байхдаа маш жижиг хэсгээс үү. Таны харах өнцгөөс байхад таны ярьж байгаа харилцаж байгаа харилцаа, таны бодлоос гэдэг энэ зүйлүүдийг бий болдог байх нэ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар баг багтаа далд ухамсартаа өөрийнхөө хүсээгүй зүйлүүдийг хүсээгүй тэр зүйлүүдийг хоримтлуулаад авсан байгаа юм. Энэ зүйлүүдэд өөрчлөхийн тулд бид нар ухамсартайгаар буюу таньж мэдж өөрчлөлтийг хийх. Өөр зүйлээс битээ өөр зүйл чинь таньсны дараа чиний зүйл болоод ирдэг байна. Тэгэхээр яг одоо таньж мэдээ. Тэгээд яг одоо эхлүүл гэсэн өөрчлөлт гэдэг процессор ингээд өндөрлөе те. Ингээ яриад байвал энэний ард одоо маш том шинжлэх ухаан явж байгаа. Гэхдээ шинжлэх ухаан гэдэг тийм ухаан гүнэг үжилт гэдэг зүйл юу байдгүй гэхээр зүгээр энгийнээр яхаа чи өөрийгөө таних процесс юм гэдэг зүйл байгаа. Тэгээ та сонссонд баярлалаа. Тэгээ асуулт байвал чат дээрээ тэгээд бас чатаар нь хариулаад өгөх болно гэж бас хэлмээр юм тийм. Хоёлаа яг одоо амжихгүй дараа нь чатаар нь хариулаад өгнө. Ментор Эрдэнэт үе юм. Ментор Эрдэнэт үе гэдэг пэйж дагаад тэнд нь дагаад бас асуултуудаа асууж болох нэ. За түрүүний хоёулын саяны ярьжсэн слайднаас ингэсэн штэ. Би хүмүүс ярьж болоод байгаа юм чинь би аав ээжтэйгээ ярьдаг юм чи би юу ярьчих юм шиг байна. Тэгвэл би хүмүүс тэгж хэлээд байгаа. Үгүй яа гээд ам хэл чинь заяац юм чи амтан хүнд гэл ярина штэ. Яаж ижаал ярина штэ гэд хоёлаа нэг FC-ийн уулзалтын дээр ярьж исэн юм а. Одоо нөгөө нэг ингээд чи ч нөгөө өөр стил энергийн төрлийн энерги хүн штэ. Тэгэнгუთ тэгсэн чинь яг ингээд стилүүд ярьж чаддгүй гэдэг чи өстө худлаа шүү гэж хэлжсэн штэ. Чи буруу ойлголттой байдаг. Тэр өстө худлаа шүү автай. Тэ хэлтэй юм чи ярьж чадна зүгээр би ярьж чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй аль эсвэл гэр бүлийн орчин нь бол та ярих орчмыг гаргаж өгөөгүй л байна л гэсэн гэдэгтэй ярьжсэн. Тэгэхээр цаанаасаа ярьж чадахгүй хүн гэж бол байхгүй. Зүгээр тэр нь суралцж болдог. Одоо суралцаагүй байвал it's okay. Яг Эрдэнэт аяг хэлж байгаа шиг тий. Тэгтэл өөрчлөгдөж байгаа юм чинь чи ярьж сурмаар байвал тэгэл өөрчлөгдчих гэдэг мессежийг хүчлөө гэж би бодлоо. Яа харахгүй тийм. Тэгээ өөртөө гол нь мотивацийг өгдөг. Тэр мотивац юу байдаг вэ гэхээр чи өөрийнхөө чадж байгаад ярина л анзаар гэдэг юм хэсэг байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр чадахгүй байдаг тийм. Би ингээс хацчлаа штэ сая гэдэг юмуд маш их байдаг. Дандаа өнгөрсөндөө амьдраад байна. Тэгэхээр яг одоо чи өмнө нь 5 үг хэлээд гацчдаг байсан бол өнөөдөр 10 үг хэлсэн бол nice ахгүй юу? Түүнээс бүтэн лекцийнхаа турш гацхгүй байна гэдэг төсөөлөл буюу ирээдүйлүүгээ очиход болж байгаа. Өнөөдөр яг одоо би 5 үг хэлээд гацдаг байсан бол би 10 үг хэлээд гацдаггүй биш гацдаг болчихжээ тий. Тэгэнгүүтээ би тэгвэл би 15 үг хэлээд би гацдаг байх хэмжээний би өөрийгөө ажиллах буюу тууштай байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө мотивацж байгаа хэсэг юм билээ гэж би харсан. Энэ бол зөвхөн жишээ шүү дээ. Одоо би ингээнээр бодсон чи Эрдэнэт туяа нөгөө менторсэн шүү дээ. Тэгэхэд бид нарт дандаа ингэж хэлдэг байсан шүү дээ.
Аа алдаа бол it's okay. Гэхдээ одоо нөгөө тэндээс миний бүр яг сураад амжилтаа хэрэгжүүлдэг юм. Чи яг юг чадаагүй юг дараагийн удаа юг хийхдээ сайжруулах вэ? Тэрийг л яг чадсан юм аяар дараагийн удаа юуг нь яаж сайжруулах вэ гэдгийг л яг бити би чадаагүй юм а яриад гэдэг шүү дээ. Төлөвлөж байгаа бүх чи ирээдүйд болчтой. Би сайн ингээ нэг баганд харагдалсан шүү дээ. Өнгөрсөн. Тий. Чадсан зүйлээ хар гэдэг нь өнгөрсөн чадаагүй зүйл чи өнөө одоо яг чадсан зүйл болоод ороод ирж байгаа гэсэн үг байхгүй. Яг нөгөө. Тэгэхээр чадсан зүйл болоод ирсэн. А чадаагүй зүйл нь яах вэ гэхээр дахиад төлөвлөх буюу чи чадтлаа дахиад хий гэсэн болчихсон. Тий. Одоо миний ингээд нөгөө өмнө нь болохоор ёо би нэг чадсангүй штэ гэж санаагаар унцдаг байсан бол одоо за би энийг чадсан. Одоо тэгвэл би юу сайжруулах вэ гэдэг энэ асуулт чи өөрөө тэр хар хүнцгийг айгүй бараг 180 градус зэргүүлээд би чадаагүй гэж санаагаар ерөөсөө унагдахгүй байхгүй. Тэгэхээр одоо ингээд амьдрал дээр ч гэсэн одоо гэр дотроо ч гэсэн тий өөртөө ярихдаа ч гэсэн за энийг би дараа сайжруулах хэрэгтэй байна да гэл ботчдөг болцоо. Тэгэхээр би чадаагүй гэж санаагаар боллоо байсан. Энийг би сайжруулах юм байна. За энийг хэрэг яаж сайжруулах вэ? Би ямар болмоор энэ би юу яавал хийчих юм болоо гэдэг юм асуултуудыг өөрөөсөө асуулсан байна. Тэгэд ирээдүй гэдэг дээр хүмүүс ирээдүй гэдэг дээр стагнаас харж байгаа ирээдүй гэдэг дээр хүмүүс аюул байдаг. Тэгсэн ирээдүй дээр ингээд хүсэл мөрөөдөл зорилго төлөвлөгөө гэл аюул гоё юмнууд байгаа мөртлөө энэ олон үг байна штэ 4-5 үгүй хүмүүс артны санаа зовлонгийн ганцхан мөр үг байх чинь эн чинь өөрөө 80-90% эзэлцдэг байхгүй. Санаа зовол яваад. Гэтэл хажууд нь хүсэл мөрөөдөл гэдэг энэ гоё гэгээтэй юмнуудад ирээдүйдээр очихоор ихэнх хүмүүсийн 10-20% бас итгэхгүй дандаа санаа зовлон даваад идэх тий. Тэгэхгүй бол яана за байл хийбэл мөрөөдөлтөд очих гэсэн үг биш болчихж байгаа байхгүй. Бүр тодруулаад хэлчих юм. Санаа зовнил чамд байгаа л явууд чи тэнд очиход тэр хот байгаа даа л гэсэн үг байна. Санаа зовнилаа чи хаячих юм бол санаа зовнил хаяхаараа ямар процесс одох чи одоо дээрдэг процесс гэж. Мөрөөдөлд хүрэхин тулд би одоо яг юу гэдэг ухамсартайгаар боддог бодол ороод. Санаа зовнил гэдэг зүйл чинь ухамсаргүйгээр өнгөрсөнд очиж байгаа процесс болчихж байна. Ирээдүйд үгэнд байгаад байгаа мөртлөө өнгөрсөн маш хурдцтайгаар буюу деталь бүр ингээд хитэн одоо дойлын хэмжээтэйгээр шууд өнгөрсөндөө шитгэж байна. Санаа зовлон өөрөө бүр ингээд нөгөө процессын хувьд ярих юм бол магадгүй нөгөө нэг жоохон ойлгомжгүй байж магадгүй энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чиний хүсэж байгаа юм чинь болохгүй л болчих гээд байна гэсэн үг. Санаа зовнил байна уу? Эсвэл энэ төлөвлөлт байна уу? Эсвэл мөрөөдөл байна уу гэдгээ бид нар ялгах хэрэгтэй байна. Гэсэн. Тийм ээ. Бид нар яагаад санаа зовоод идэг вэ гэхээр нөгөө ингэж одоо өнгөрсөн би тэгвэл энийг өөрөөр тайлбарлаж тий. Өнгөрсөн лөө яагаад очиод байна вэ гэхээр өнгөрсөнд энэ нэг юм болоогүй учраас эсвэл хин нэгэн болоогүй гэж ярьсан учраас эсвэл телевизээр болтгүй юм гэдэг мэдээлэл суудсан учраас болохгүй байх үедээ гэсэн айдас чинь санаа зовлоныг үүсгэж энэ зүгээр айдасыг л нэг хэлбэр. Тэгэхээр би одоо яг өөртөө юу ядг вэ? Яг чеклдэг. Одоо цаг дээр бай гэдгсэн шүү дээ. Тэрийг би яг яаж хийдэг вэ гэхээр энэ одоо яг болоогүй шүү дээ. Тэгэхээр энэ болохгүй ч гэж магадгүй шүү дээ. Санаа зовлын 80% угсаа болдгоо шүү дээ. Тэгэхээр би болдгоо гэдэг би мэдж байгаа шүү дээ, тий. 80% угсаа болдгоо зүгээр миний нөгөө энергийг мангар авч байгаа. Нэг хэрэггүй юм да айгүй энерги зарцуулалттай явчихдаг болоогүй нь шууд. Яг одоо энэ болоод байгаа илүү үгүй шүү дээ. Болоогүй байгаа байхгүй юу? Яг уу болох магадaltaй нэг 10-20% магадaltaй ч гэж магадгүй юмн дээр би хэдэн жилийн дараа болох юм дээр одоо санаа зовоод байх надад ямар амар ашиггүй байхгүй. Тэгвэл за одоо болцсон. Энэ болохгүй юм чи одоо мөртий. Болсон үед нь учрыг нь олъё. Гэл бүр тас хайчдаг болцсон. Тэгэхээр надад айгүй цаг гарч ирдэг. Санаа зовлон энерги зарцуулах, энерги гарч ирдэг. Өөрийнхөө хэрэгтэй юм хийх болчихдог. Нөгөө санаа зовлон амар амгалан сарниулдаг зүйл байхгүй. Тэгэхээр одоо та амар амгалан мэдэрч чадахгүй байгаа дэвэл чи санаа зовлонтой л яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо юу байдаг амар амгалан байж болох байгаад санаа зовхгүй л гэдэг процесс.
Тэгэхээр манайха одоо ингээд доор санаа зовдөг бай. Хүмүүс байвал бичээрээ санаа зовдөг гэж. Тэгээ сая яг ертөнцийн битүүрийг хэлсэн аргыг туршаад үзээрэй. Тэгээд дандаа хэрэглээд ахаар сүлдээ эн чинь ингээд дадал болчдөг. Эхэндээ бол санаа зовол бүр хэдэн жилийн дараа гэж санаа зовж явж идэх бүр хүүхдүүд өсөөд энэ хүн амьтаа суугаад муугаад хүүхдтэй олоод молоод гээд өрөө сайхан явж өгнө штэ. Тэгэнгუთ яг одоо байгаа юу үгүй байхгүй тий. Тэгвэл болох юм уу? Болж магадгүй. Гэхдээ болсон үед нь шийдээ гэл тас хайдаг юм. Ийм аргыг би хувьдаа хэрэглэдэг. За тэгээд түрүүний Эрдэнэ тойгийн яриас монголчууд өөрчлөлтөнд аягүй дурггүй гэж хэлсэн. Би монголчууд аягүй хурдан өөрчлөгддөг гэж боддоо шүү дээ. Нэг шинэ гараал ихэд так гэл бүгдээрээ өөрчлөгдөд орчдөг. Зарим нэрэ гэж би бол хэлээгүй. Гэхдээ ер нь маасан гэсэн үг шүү дээ. Шинэлэг юм хараад ирэхээр эсэргүүцдэг. Эсэргүүцснийхаа дараа маш бодтойгоор гэж. Тэг. Маш бодтойгоор. Гэд айгуу дургуулснаа ард нь нэр юу байдгийг ингээд харчих юм бол өн чинь зүг юм биш тэгээд юмдаа хэрэглэх буюу тэр нөгөө нэг тэр хүлээж авсныхаа дараах процесс дээр маш бодтойгоор тэрийг ашиглаж чаддаг гэсэн. Манайхан ч бүр хамгаалтайгаар одоо шинэ юм гараад ирнэ. Хүү эн чинь юу вэ гэж байгаа юм шиг ингээд эсэргүүцээл те эн чинь ингэж болохгүй махгүй гэж одоо хамгийн том хэсгийг яадаг вэ гэхээр фэйсбүүкээс бид нар хардаг байхгүй. Энэ сте ингээд тахта яад юм ад ингээд өөр талаас нь харуулахаар за тийм билгүүд тэгвэл энийг чи хийгээд үзье гэж байгаа юм шиг. Утасч гэдэг юм уу те одоо юу гэдгийг ингээд зурагтч гэдэг юм уу маш олон зүйлийн юмнуудыг бид нар хүлээж авахтай төвөгтэйгээр хүлээж аваад байна. Зүгээр л айгүй гоё таймнаар энэ нэрээ яг юу юм болоо гэдэг арай нэг уужиг бодолтойгоор хүлээж авдаг байгаа чи. Энд юу болцсон бэ гэдэг тэр одоо тэр шинэлэг нөгөө өмнө нь сонсогдоогүй зүйл чинь л айгүй тийм нөгөө нэг тэр мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Тэр яриаг би болгодог. Тэгэхээр тэр зүйл энэний ард яг юу болцсон бол гэдэг таймнаар хүлээж авчаад ард дээрээс нь яг нэг юм өөрийнхөө бодлыг ч юм уу тэр зүйлүүдийг хийдэг байгаа ч гэж хэлмээр байгаа даа. Гэхдээ уул нь бол одоо өвөг дээдсийнхээ хувьд ч юм уу те одоо тэр өвгөр Монгол гэдэг уул нэртэй л дээ. Тэгвэл одоо бид нар маш их хадгалдаг болчиход байгаа байхгүй. Юмд маш түргэн ирээдүйд очиж амьдарчих гал те газ өрөөсө байртай газ машинтай болоод те газ хүнтэй сугал хүүхд гаргаад газ амьдралаа гоё болгочихъя гэж нэг юм айгүй их яаруу тийм сэтгэлгээтэй байгаад байгаа учраас одоо яг процесс одоо яг нийгэмд маань тийм зүйл юмыг хүлээж авах хэцүү. Маш олон юмнууд орж ирээд байгаа учраас нэг төрлийн тийм л байна. Тэгээ би бүх хүнийг тийм гэж бол хэлээгүй. Ер нь бол масаараа тэгж хүлээж авах гэдэг юм аа гэдэг жишээг бол ярьсан. Би болохоор энийг нөгөө одоо Германд амьдарч байгаа шүү дээ. Германтай харьцуулахад манайх аюулгүй айгүй хурдан үлдэж. Хурдан өөрчлөгддөг. Биш би бодсон өөрчлөлтөд айгүй чаддаг. Өөрчлөгдөж. Сөөхөлөө болохоор тэгээд идэг юм уу? Аюул хурдан өөрчлөгдчихдөг. Монголд ялангуяа технологитой холбоотой аюул хурдан орж ирээд хурдан хүмүүсийн амьдралд нэвтэрсэн байдаг тий. Яг тэрийг ярьжсэн чи би нэг юм жишээ бодчихлоо. Одоо нөгөө ковидын үед би ч ээжинд амьдэрдэг байлаа шүү дээ. Тэгсэн чинь ковидын үеэр Шанхайг бүр амар хаасан байхгүй. Хотыг бүр тэр чигээр нь хаагаад барыг хэдэн сар боллоо. Сар л авил болсон. Тэгээд 7 хоногт тэр чинь нэг билүү 2 удаа байрных нь гадаа яриад хүс зардагч байлгүй. Нэг тийм болсон байхгүй. Тэгээд тэр үедээ нөгөө хятадч WeChat ашигладаг штэ. Би бинтээ хүрэлцэж болохгүй гэж хүмүүс WeChat-аар мөнгө төлж юм авдаг. Тэгсэн чинь одоо нэг гудамжны камер бичигдсэн байгаа байхгүй. Нэг өвөө нэг дэлгүүрийн ингээд нөгөө нэг цонхын төгшөөл минийх өвөө энийг нөгөө нэг WeChat чиглэж мэдэхгүй нэ өвөө нь өсөөд байна минийх надаа юм зарчаач өвөд мөнгө байна гэх. Тэгээд тэр бүр хэцлийн тэр нөгөө интернетээр бүр аим шууган тэгдэжсэн байхгүй. Яг тэр санагдчихлаа. Яаж хийж байгаа л өөрчлөлт нь яаж хийж байгаа л ороод л явахгүй бол ингээл хоцролгол хоцроод л эхлэхээр юмнаас буюу өөрийн одоо үгийн өссөн зүйлээ бид нар авч чадхаа болно гэсэн процесс үүсэж байгаа байхгүй. Ер нь бол өөрчлөлт хийгдэж чадахгүй байна гэдэг чинь буцаагаад чи яг тэр одоо тэр цаг хугацаанд дээр гацчихж байна гэсэн үг. Яг тэр л одоо мэдрэмжээр тэр бодлоор тэр зүйлүүдээр л одоо насыг барнаа эсвэл одоо үгийн 30 хүрнэ 40 хүрнэ гэсэн үг болчихж байгаа. Чи өөрчлөлтөнд илүү нээлттэйгээр сониучаар хандахгүй л бол гэсэн үг болчихж байгаа юм. Тийм.
Тэгээ сая Эрдэнэтгийн слайдыг харж ирсэн чинь групп хүмүүстэй ажиллаж исэн тогш 500 гэсэн чинь арай бага болцсон юм шиг санагдаад байгаа. Яг бол одоо ингээд нөгөө даад ажиллаж байгаа чинь 300 хэдэн хүнтэй групп уулзалтуудыг бол Группээр зөвхөн хөнгөн аваад явчихдаг ус. Тэгээд тэр хүмүүст ментор зөвлөгөө өгөх хэмжээний тийм байсан. За тэгээд тэр одоо яг даад ажиллаж байхад бол яг тэр ажилдаа би чамаас юуг аягуулсаа олж харж исэн бэ гэхээр ажилдаа бүр ингээд чи сэтгэлээсээ ханддаг. Бүр ингээд яг энэний төлөө л би ажиллаж байгаа гэдэг тэр ярьж байгаа үг хэлж байгаа зүйл одоо байж байгаа байдал бүх юмнаас нь бүр үнэгддэг, мэдрэгддэг тийм сэтгэл зүйтэй ажилдаг ус. Яг орчин үед тийм хүнийг олж ажилуулна гэдэг бас өөрөө хэцүү асуудал болсон байгаад байдаг. Тэгээ Эрдэнэтуягаас би бас яг одоо түрүүн би ярьсан те юмыг би чадаагүй гэдэг хэсгийг харах юм байна. Би яаж сайжруулах вэ гэдэг асуултуудыг өөрчилснөөр миний амьдрал бас аюу өөрчлөлт ирж ирсэн. Тэрийг үр дүнг би өдрөлгөн хүртэж явж байдаг. Бас нэг том мессежийг сурсан нь зорилгын төлөө битгий бүжиг гэдэг мессежүүдийг бидэрт аюу сайн өгч ирсэн. Тэгээд яагаад зорилгын төлөө битгий бүжиг болдгийма гэдэг зүйлийг чи өөрөө хаанаас сурсан бэ? Одоо амьдралын чи ямар үйл явцтай холбоотой вэ? Ер нь бол нөгөө тогтмол сэтгэлгээтэй хүн байсан гэдэгсэн шүү дээ. Тий. Тэгэд өөрийгөө жоохон нөгөө сая сүүлд хэлчихсэн шиг сониучрах юмыг өөрчлөлтийг хүлээж авах. Өөрчлөлт яа гэдэг юм бэ? Ихэнх тохиолдолд нөгөө extrovert, introvert гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Дотогшоогоо төвтэй хүмүүс өөрчлөлтөнд маш дургу байгаад байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр өмнөх юмнууд нь тавтаа тухтаа байдаг, комфорт зон ч гэж ярьдаг. Тэгээ тавтаа тухтаа байдаг учраас шинэ зүйл рүү харахад үгүй энэ чинь айгүй төвөгтэй юм байна гэдэг тэр нөгөө нэг зүйлүүд юм явж орчод байдаг. Миний хувьд өөрөө зам чанарын хувьд өөрөө тийм хүн байж таараад тэгээд ер нь өөрийгөө жоохон нээлттэй, сонирхолтойгоор юмыг хийж үзье гэдэг тэр одоо боталтыг тэр үгийг өөртөө одоо суулгаж өгсөн гэсэн үг байхгүй. Тэгэнгүүтээ тэрийг яаж үзэнгөө би чинь дотгочоо төгтөө хүмүүс учраас би бусдаас өөр юм байна гэдэг өөрийгөө одоо зан чанарыг аягүй сайн мэдэрч авсан гэсэн үг байхгүй. Өөрийгөө таньж эхэлж штэ. Тэгэхээр ингээд жоохон дургуулгаад байдаг байсан юм штэ. Тэгвэл тэр чинь ямарч одоо юу гэдэг нь айх айдас те намайг зохиод авахгүй юм байна, эсвэл зодоод авахгүй юм байна, намайг аюултай байдалд те оруулах юм байна. Би тэгвэл сониуч хаад үзье да гэдэг тэр бодолтойгоор яаж ийсэн үг тэгэхээр өөрийгөө нээж эхэлж ийсэн. Бүх юм дээр сониучрах дандаа ханддаг болсон гэсэн. Тэгээд за асуулт нь юу байлаа? Яриан дундаа заримдаа. Нөгөө нэг зүйлийнхаа төлөө тэр маань одоо бүтэхгүй ч магадгүй. Дахиад хийгээд үзье. Заавал бүтдэг юм а гэдэг мессежийг бидэрт өгдөг ш. Энэ мессеж хаанаас гарч ирсэн бэ? Тийм. Яг тэгээ эхэлсэн дээ. Тэгээ сониучрахад эхэлсэн байгаа даахгүй. Тэгэхээр юм сонирхоод эхлэхээр та хэд маа санаж байгаа юу? Нэг сонирхолтой тоглоом болохоор арын одоо хожитлаа явдаг нэг юм тийм донттой дээ шүү дээ. Яг тийм донтолт руу би өөрөө яг орсон юм шиг надад одоо ингээд бодоход санагддаг байхгүй. Юу гэхээр энийг хийж чадсан, энийг хийж чадсан. Тэгвэл эдгээр туяа энийг хийж чадах юм уу гэдэг тэр одоо юу гэдэг харах өнцгийг өөртөө дандаа бий болгож явуулсан гэсэн. Чадаагүй чадсан бүгд хоёроо дандаа ялгана гэсэн үг байхгүй. Өө энийг чадаагүй юм байна. Тэгвэл би энийг чадсан юм биш. Өө ямар сони юм бэ? Энийг бас чаддаг хүн байсан юм биш гэдэг. Өөртөө урмын үг буюу өөрийгөө хайрлах процессыг айгүй өгч явж исэн. Тэгээ нөгөө өөрийгөө хайрлаж байгаа процессыг оруулаад ирэх хүн айгүй гоё нөгөө юу гэдэг юм бэлээ. Ирч хүчтэй байгаад идэв. Нөгөө дундуршгүй ирч хүч гэдэг чинь тэндээс гараад идэв юм. Зөв тодорхойлтыг өгөөд нь штэ өөртөө. Яг чадахгүй нэг чадж гин гэдэг ингээд зөв тодорхойлтыг өөртөө өгөөд хахаар яаж юм гэхээр хүн өдөр ирэх тусам ингээд нөгөө хийчи одоо юу ч чадахгүй л гэдэг тийм мотивац өөртөө өгдөг болчихсон. Гэтэл ихэнх тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр ингээд ярилцаад ингээд үзэхээр ихэнх тохиолдолд хүмүүс бусдаас тэрийг авах гэдэг. Тэгээ бусд нь өгөхгүй болохоор өөрөө омчаад байдаг. Би өөрөө ч гэсэн тийм байсан бахав. Хин нэг нь намайг магтахгүй эсвэл хин нэг нь намайг цаашаахгүй байгаа юм лөө би чадахгүй юм биш. Бүр ингээд гутарчдаг, эмордог ч гэдэг юм уу тийм зүйлүүд байна. Гэтэл тэр процессыг би үгээрээ бодлоороо өөрчилсөн байна. Сониучрахад үзье би энийг чадаад энийг чадахгүй. Энийг чадчихээн энийг чадахгүй зүйлээ чадах ирээдүг хад хэлсэл бишээ. Чадахгүй зүйлээ ирээдүг хад хэлсэл үйл явуулаад исэн юм байна шүү дээ, тий. Би энийг чадаад байна, энийг чадаад байна гэл ингээл хатгаж аваад баярлаа тий. Гоё амар амгалан. Өө би чинь бас энийг ингээл аваад идэм биш тий гэж байгаа шиг ингээл үзэн.
Тэг би ярьж чадахгүй байсан. Анхны миний 20 оны эхлэхэд тавихад би ингээд 2 слайд яваад гацсан. Тэгэл яг дотор би өөрийнхөө жинхэнэ ялгаж эхэлж байгаа. За би чадсангүй дээ. Яг готорч эхэлж байгаагаа би өөрөө мэдэрч байгаа хгүй. Би чадахгүй байгаа шүү дээ. Яг тэр мөчтөр би юу гэж бодсон бэ? Одоо чадахгүй байж болно. Тэгвэл би чадах гад оролтой яг тэр мөчөд би өөрийгөө дайчилж чадсан гэсэн. Сонирхчихсан. Одоо тэгвэл үлдэглээ би яаж хийж чадах. Тэгээд айгуу гой тайвширлыг тухайн мөчөд стоплоод буцаад ингээд маневрлаад гэх юм уу те арай илүү сонир. Би ийм ахгүй юугаад өөрийнхөө түүхийг яриад өөрийнхөө сонссон мэдсэн зүйлээ яриад эхэлсэн чинь би чадсан байхгүй тийм. Миний хоёр дахь ихтгэл бүр би өөрөө ч би тийм болно гэж бодоагүй. Тэгэж хичээсэн гэдгийг ч тэр болтлоо хичээсэн гэдгийг ч би ойлгоогүй. Миний төсөөлөгөөс илүүтэйгээр тийм хоёр дахь тэгэхээр яг тухайн үедээ би өөрийгөө дадлагжуулах, унших тэр процессуудыг би ард нь хийсэн. Одоо гоё ярьж байгаа юм шиг би номыг чангаар уншиж тэ нөгөө нэг амныхаа хайрцгийг хөдөлмөр бидний хувьд байна. Юу юугүй гоё ярьчдаг болчдөг биш. Яг бид нар нөгөө хүүхэд хөлд орж байгаатай адилханаар унаж бүдрэн босно. Гэхдээ хизээч хүүхэд шантардаг байхгүй. Би тэрийг аягүй их бодож исэн. Хүүхэд хизээч шантардаггүй. Тийм учраас бид нар өнөөдөр би хүүхэд байхдаа шантраагүй учраас би өнөөдөр 2 үлдэр халахаа явж байгаа шүү. Яг тэрнтэй адилхан би яриагаа л тийм бодож байгаа гэсэн. Би ярианыхаа одоо төсөөллөөр ярих юм бол би яриагаараа хөл дээрээ босч байгаа хүүхэд байсан. Тухайн үедээ 30 наснд байдаг ч юм уу те. Тэгээд юусоо шантрахгүйгээр би яриалсан өөртөөгөө яриалсан. Видео хийж нэг үзээл те. Ном чангаараа уншиж үзээл, үсгэлж үзээл, хурдан уншиж үзээл, юу гэдгийг бүх бололцоогоо ашиглаад ирсэн чинь би эхнийхтээр гацсан тэр миний чадахгүй хэсэг буюу би өнгөрсөндөө л амьдраад байсан байх. Яг тэр өмнөх ихтгэл дээр би чаддгүй охин гэдэг мэдээлэл нь удаа байнга орж ирсэн. Тэг би чадаагүй тухай үед. Тэгээд тэрийг маневрлаад би өөрөө суралцах процессоо өөрчлөлтөө би өөрөө өөр болгоно гэдэг зорилт надад хүсэл тэмүүлэл мөрөөдөл байсан учраас яаж ийнү гэхээр би тийшээ тэмүүлж эхэлсэн яг тэр тухайн мөчөд. Тэгээд өмнө хийсэн хөдөлмөр маань тэрийг нэг яг өөрөөрөө ингээ ярих мөчөд би энэний төлөө л яг энэ хөдөлмөрийг хийсэн юм байна гэдэг тэр мэдрэмжийг авсан өөр дээрээ. Тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яагаад би тэгж айгүй их ажилдаг байсан, тууштайгаар ажилдаг байсан бэ гэхээр би энэ мэдрэмжээ хүмүүст өгөхийг хүссэн. Яагаад тэгэхээр би энийг мэдээгүйсэн бол өнөөдөр би ярьдаггүй охин би өнөөдөр ингээд тэг подкастт оролцох охин биш байх юмсан баггүй. Гэхдээ би ийм охин болохыг хүссэн, хөдөлмөрлсөн. А нөгөө талаасаа юу вэ гэхээр энэ болтол би өөрийгөө мотивац өгдөг, өөрийгөө хайрлсан баг. Чи чаднаа ярьсан тийм. Чи чаддаг болох боломжтой юм гэдэг имийг магадгүй эргэн тойрны найз нөхдөсөө авч исэн. Гэхдээ их хувь нь би өөрөөсөө илүү авч иж яаж гинөө энэ хүрэх боломжтой. Вау, nice. Нөгөө компьютер тоглоомын чинь зарчим тэр чи яг болох гээд байгаа юм шиг ингээл цаана юу юм бол гэсэн чи өөр амьдралаа баг компьютер тоглоом шиг бол байна. Цаана юу вэ? Хүү ингээл яадны гэд тийм процессор явсан байна тий. Тэгээд би зөвхөн одоо сайн нөгөө нэг ярих дээр ярьж байгаа бодоход бид нэр ажлыг ч гэсэндээ өөрийнхөө хүссэн энэ ажлыг яаж сонирхож харах юм бэ тий? Энэ ажлыг яаж хийвэл гоё байх юм? Илүү гоё яаж одоо би болгох нь гэдэг өнцгөөс бид миний хувьд бол тэгж харж исэн. Тэгээд энэ одоо нөгөө мэдэрсэн мэдрэмжүүдээ хүмүүст айгүй их мэдрүүлэхийн тулд одоо юу гэдэг нь тий? Тутгууштайгаар айгүй их хичээдэг байсан. Тэгээд бас нэг айгүй гоё үг байдаг. Чи одоо яг чадах зүйлээ бүгдийг хийж. Ярьж чадах бүх зүйлээ чи одоо л хэлчих. Яриаггүй зөндөө зүйлүүд байна л та надад. Гэхдээ одоо яг энэ чадах зүйлүүдээ л хийчих юм бол ирээдүйд тэр өгөх оройтойгоо гэдэг тэр яг одоодоо амьдарч байгаа процесс өөртөө байнга санагдсан. Тэгэхээр нөгөө нэг сэтгэлээсээ буюу те цаанаасаа гэдэг зүйлүүд нь шихээр гарч ирдэг. Чи санагддаг надад. Яриаг нь тасалсан. Харин сая яг чиний юунаас айгүй гоё мэд одоо гол юм мэдээлэл гарч авлаа. Тэр нь юу гэхээр нөгөө өөрөө өөртөө яриа хийдэг. Харилцаа гэж өөрөө өөртөө нөгөө бусдаас би чадж байна гэдэг юм сонсох гээд нөгөө гадаад орчноос хараат болчиход байгаа шүү дээ. Миний хин гэдэг байдал гадаад орчноос хараат болчиход ирэнгүүт бид нар айгүй хурдан санаагаар унаад байгаа шүү дээ. Тэгмүүд тэр яриаг
өөрөө өөртөө өгөх. Өстой nice. Наадах ч гэсэн хэрэгжүүлнэ. Тэгээ чи тэр болохоор нөгөө яг эсрэг хүмүүс байгаа хгүй татгшаа. Жил татгшаа би ч ингэ гадагшаа шүү. Бүх юм тэгээд нэг талтаа жоохон ядаргаатай ч юм шиг бүх юм ингээ гаталтаа. Яагаад ингэ нууж хаагаад ингээд нэг дотороо нэг ямгалан ингээ хамаг юм ингээ байгаад байж чаддгүй ингээ заримдаа айгу тэгж боддог юм бол яг чамтай адилхан би юм биш гэдэг ойлгосон чинь угсаа юм чи энтэйгээ тэгээд хүлэн зөвшөөрчих л да би угсаа юм чинь гэдэг тэгэл хүлэн зөвшөөрсөн чинь энэ асуудлууд айгу алга болцсон. Ямар гоё аргагүй ямар гоё санаанд хэлж өгөөстэй баярлалаа. За би чамаас ингээд те ментор үйлчлэгээ авч ийсэн. За багаараа бид нар ментор үйлчлэгээ авч ийсэн те. Одоо манай хамтын хүч багийн дөрвөлний нийлээд ментор үйлчлэгээ авч ийсэн. Тэгээд тэн дээр болохоор бид нар нөгөө багт тохиолддог бэрхшээлүүдийг бидэрт ингээд хэлээд тэрийг яаж шийддэг юм бэ? Багийн гишүүн болгон юу гэж бодож, юу гэж одоо ажиллаа харж хийх бэ гэдгийг бидэрт ингээд хэлээд өгсөн чинь бид нэрээ тийштэй гэд тэрнээс хойш тэр үйл ажиллагаа хамтрах үйл ажиллагаа аюу амархан болсон байхгүй. Би өөрөө өөртөө ганцаараа ажиллахтаа болоод идэг. Өөрөө өөртөөгөө харилцаа хийгээд болоод идэг. Хүнтэй харилцахаар тэр маань аюу хэцүү байгаад байсан чинь тантай ирснээс хойш болсон. Гэтэл чи болохоор одоо бидний 80 хэдэн менторыг ингээд авч явдаг гэсэн хүн шүү дээ. Тэр одоо 80 хэдэн менторыг ингээд нэг зүг рүү харуулаад нэг зүйлийн төлөө ингээд урталтанд тавиад ингээд тэр менеж хийгээд бол миний санаанд багтахгүй байгаа. Ямар олон хүн бэ гэж бодчиход гэтэл тэрэнд ер нь ямар ноу хав бэ тийм. Чиний ингээд хувьдаа одоо баримталдаг зарчим чи юу юм? Манай одоо тий багтаа ажилладаг хүмүүс аяг хэрэг болох. Түрүү ярьсан шүү дээ. Нөгөө би өөрийнхөө мэдрээгүй мэдэрсэн тэр гоё мэдрэмжийг бусдад өгье гэдэг бодол маань надаа одоо хамгийн суур хэрэгтэй одоо суур одоо бодол байсан гэх юм уу. Яагаад тэгэхээр би нөгөө тотгошоо төвтэй учраас ихэнх тотгошоо төвтэй хүмүүсийг бүрээ харилцааг эхлүүлэхэд ч юм уу те харилцахад аягүй хүндрэлтэй байгаад. Миний ярьж байгаа юмнуудыг ойлгоход аягүй хэцүү байгаад байдаг юм шиг надад санагдчихсэн баггүй. Тэгэхээр би харилцаа гэдэг зүйлээр ер нь бол нөгөө асуудлаа шийдэж болох юм байна гэдэг нөгөө өөрийнхөө сөрөг бодож исэн бодлыг яах нь өөрийнхөө зэвсэг буюу өөртөө ашиглах одоо юу гэдгийг тэр нөгөө хүнд хүргэх тэр зүйлүүдээ бий болгох гэдэг бодолд орж иж байгаа байхгүй. Тэгээд нөгөө зан чанарыг ч судлаад тэг хувь хүмүүжийг судлаад ер нь бол ерөөсөө энэ дэлхий дээр ерөөсөө цорын ганцхан эрдэнэ туяа цорын ганцхан сарнаа цорын ганцхан та байд юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх процесс хамгийн түрүүнд. Сарнаа надаас шаал тис ондоо. Гэхдээ бид хоёр гоё юм хийгээд хийхээр окей болчтой. Би энийг хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй байгаа. Энэ гэр бүл дээр тэгээ хамт олон дээр нийгэм дээр маш их хэрэгцээ одоо юу гэдгийг те эрэлт хэрэгтэй өндөр байдаг. Энэний гол үндэс нь юу гэхээр чи эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байна. Би сарнаагаас өөр би өөр бодолттой. Миний яриа өөр, тэ үйл хөдлөл өөр, бүх юм өөр. Гэтэ надтай адилхан байх албагүй байх ёстой. Өөр учраас яг үгүй тэгэхээр миний хийж чадаагүй юмыг сарнаа хийж чаддаг хүн байна. Өнөөдөр подкаст хийгээд зүгээр жишээ шүү дээ, тэ. Подкаст хийх би бол чадахгүй байхгүй. Эхлүүлэл тэгэл хүн болгоныг ингээл төгдөж шүү. Тэгж ярина гэж үү. Тэгтээ би суралцаж хийж болох болно. Гэхдээ миний нөгөө энерги гэдэг зүйл чинь хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чинь яг энэ биш байна. Гэхдээ сарнаа энийг хийгээд чадсан. Хүмүүстэй ярихаар айгүй хурдан юу гэдэг нь яриануудыг ингээд миний хийж чаддгүй, би эхлүүлж чаддгүй. Гэхдээ төгсгдөг одоо тийм төглөө хүн шүү дээ. Тэгээд би өөрийгөө ямар гэдгийг мэдсэн хүн бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг амар болчихдог. Тэгэхээр тэр олон хүнийг би хүн болгон тусдаа хүн гэд ингээ ойлгоод хүн болгон өөр паримплантай өөр над чиг биш гэдэг ийм тусгаарлалтыг би болгоод өчгөрөө яадгүй гэхээр хүн болгоныг ойлгох тэр одоо миний чадамж өсөж байна. Тэр хүмүүст тэр мэдрэмжийг би асууж бодож байна. Тэр хүн болгоны тархив ондоо байгаа шүү дээ. Бид нэр одоо flow consultant гэдэг юм уу энэ зүйлүүдээр бид нар тархины ажиллагаа баруун зүүн тархиараа дахиад баруун зүүнтэйгээ хосолтон тархиараач гэдэг юм янз бүрээр гаргах юм байгаа шүү дээ. Тэр хүн болгоо өөр юм байна. Хүн болгоныг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
гэдэг өнцгөр айгүй одоо өөрийгөө одоо өөрөө тэгж хийдэг байсан. А нөгөө талаасаа юу вэ гэхээр би өөрийгөө хамгийн чадлаараа одоо юу гэдэг би илүү хичээнэ гэж юусоо ярьдаггүй. Би өөрийгөө одоо байгаа хамгийн чадлаараа тий хамгийн байх боломжтой одоо дээд зэгтэл өнөөдөр би ярив. Өнөөдөр энэ хүмүүсийг чиглүүлээ. Өнөөдөр зүрх сэтгэлийн боловсрал хэрэгтэй хүмүүс маш их хэрэгтэй. Сэтгэл зүгөө ойлгох хүмүүс маш их хэрэгтэй. А бид нар ингээд одоо ойлгодог болоод миний ингээд бодоод байгаа тийм ингээд мэдрэгдээд байгаа ингээд хүн төрхийг хүсэж байгаа зүйлийг энэ олон хүн тийм мэдчих юм бол дахиад олон хүн төрөх юм байна гэдэг арга барил одоо юм батал надад бас байсан. Тэгэхээр нөгөө нэг тэр одоо мэдрэмж бодолт шаардлага гэхээсээ илүүтэй тэр мэдрэмжийг л айгүй их хүсэж исэн тэр одоо сэтгэл зүрх гэсэн үг шүү дээ. Эрдэнэ туяагийн тэр чадах зүйл нь тэр байсан учраас тэрийг айгүй хүсдэг байсан. Ер нь бол мэдрэмжийг яагаад тэгэхээр маш олон хүмүүс шаналж амьдарч байгааг би харсан, сонссон. Заримдаа би өөрөө мэдэрдэг. Эргэн тойрных маань ч тийм байдаг. Одоо уулзаа сууж исэн одоо чиглэлдээ 1500 гэхэд арай бага байна гэдэг шиг 1000 2000 хүн баг байгаа бах л та. Тэр хүмүүсийн хүн болгоны зовлон ондоо, хүн болгоны амжилт ондоо, хүн болгоны туулах зам ондоо гэдгийг ойлгосноос хойш яах вэ гэхээр тэрийг ойлгуулахыг би айгүй одоо чин сэтгэлээс хүсэж байгаа гэх юм уу? Бид нар заавалгүй зовж амьдрах шаардлагагүй. Ухаж ухаарж амьдрах болдсон байна гэдэг тэр зүйлүүдийг хүмүүст өгөхийг айгүй хүссэн. Тэгээд тэрийгээ ч одоо ер нь бол ирээдүйдээ бас хийхийг маш ихээр хүсэж явж байгаа гэсэн. Тэгээд бид нар өнгөрсөндөө их гацж जैन, тий? Өнгөрсөндөө их амьдарч जैन. Ирээдүйдээ хит их тэмүүлж जैन. Юмны баланс алдагдаад ирэхээр яадаг вэ гэхээр тэр ерөөсөө болохоо болж байгаа процесс явагдаж байна. Тэгээ балансыг барьж авах бас хэцүү, маш олон төрлийн мэдээлэл, мэдлэг. Тэгтээ бүх зүйл сайхан байна гэвэл би тэрэнд бол худлаа гэж хэлнэ. Муу зүйлүүд байгаа. Тэгтээ тэрийг заавалжгүй олон жилээр зовж тий шаналж өнгөрөх шаардлага, зовнж өнгөрөх шаардлага. Тэнд ямар нэгэн гарц гаргалгаа арга барил бол байдаг байгаа шүү гэдэг бас энэ яриагаараа мессежээрээ дамжуулаад хэлчихье гэж бодлоо. Би нэрээ нэг санджлаа. Одоо 2023 оны мөнгөний сэтгэлийн дээр бид нөгөө вебинар дээр ингээл нэг нэгээрээ ихтгэл тавьдсан шүү дээ. Тэгсэн чи би ингээл ихтгэл тавихгүй гэсэн чи би тэрийг би гэж хэлэх гэж тэгэл 5 минут би зовсон. Хэлчихгээл тэгээд би гэж хэлсэн чинь за өнөөдрийн хүн олдцоо сарна гэхээр ёо гэж байгаад за тэгэл байжсэн аа тэгсэн чинь маргааш нь нөгөө өмнөөхөө сарна чи хийх үү гэсэн чи би за хийя гэл тэгэл айлт ингээл нөгөө хүмүүстэй гоё шоуд гот ичсэн байсан тэрнээсээ гараад за би маргааш ажилдаа болтлоо одоо гэлүү ачимаа их хэрэгтэй боллоо гэх тэгэл ихтгэлээ ингээл бэлдээл явж исэн чинь нөгөө хүний тоог нь бодох бодлоо шүү дээ. Яах гэж би бүрийгээ чадах юм бол одоо яана гэх тэр чинь нөгөө толгой дотор 80 санаа зовлон бодлоод ороод ирж байгаа би бүрий тэгэл шүү дээ. Одоо байлигээ хийчих энэ гэж зүгтаах гад. Тэгэл хоёулаа нэг цагийн өмнө уулзаа. За би ийм санаад ингэж ярьчих бодож байгаа гэсэн чинь өөстө болж штэ гэж би болоод байгаа мó гэ болоод байгааг ч өөрөө мэдэхгүй байгаа штэ. Тэгэл за гэж зориг ороод тэгэл нөгөө хүний тоо ингээл нөгөө зүүмд орол хүний тоо ингээл өсөөл ихсэж би ингээл аим сэнцэрлэг. Тэгэхгүй худа шууд дэлгэцээ хаагаад хүний тоо харахаа байлээ. Шууд нөгөө слайдад хамуур тавиал би яг камерын өмнө өөртөө ярьж ингээ бодчих. Тэгэл тэрийг би ингээл амар айцтай бүр ингээ салгалаас хоолоо молож ингээ чичгэлж байгаа байхгүй. Тэгээ би дараа нь өөртөө юу гэж баярлсан бэ гэхээр хийсэн боллоо чи. Гэт тэрэндээ айгу урамшаад одоо бол 500 байтхан хүний өмнө ингээл явах энгийн зүйл болцсон байна. За тэгээд метод зөвлөгөө авчихсан гэж хамаас тий өөрийгөө ойлгохгүй байна. Өөрийгөө ойлгохгүй байгаа учраас нөхрийгөө би бас ойлгохгүй байна. Тэр харилцаан дээр юм бас юм байна гэдэг зүйл дээр би бол яг хувийн зөвлөгөө авчихсан. За тэгээд метруудын уулзалтан дээр метрууд болгон дээр хувийн зөвлөгөө өгдөг байсан. Яг тэгэл тэр хүний асуудал руу ороод ингээл тий яриулаа тэгэл нөгөө хүн чинь ярина
Тэнгууд нь асуулт асуугаад нөгөө зүгээр уйлна. Тиймэрхүү процесс айгүй болдог гэсэн шүү дээ. Тэгээд эцэст нь нөгөө хүн ойлгоод тэр хүний тэр ингээл хамаг хичээн хөнгөрөөл ингээд нэг юм гоё гэрэлтэй ингээл нүдэн хэлцэл хэлдэг шүү дээ. За тийм зүйл болдог гэсэн нь одоо миний ингээд нэг санаж байгаа уулзлага нөгөө 300 дэх уулзалт хүний өмнө нэг залуу дээр шал ондоо юм ярьжсэн чинь чи шал ондоо юм асуусаар байгаад тэр хүний яг одоо ингээд зовж амьдраад байгаа асуудлыг нь учир шалтгаан одоо нөгөө яриад исэн хүүхэд наснд байсан гэдгийг бүр ингээд татаж гаргаж хэлээд би яг тэр үед бодоход энэ одоо хаанаас нь хараад энийг нь олцоод байгаа гэж би бодчихсан байхгүй. Гаргаж ирсээр байгаа тэр залуу бүр ингээд уйлаа. Тэгээд тэр сэтгэл нь ингээд хөнгөрөөд яж байгааг би бүр яг хараад вау энэ яг хаанаас болж хараад юм бэ гэдэг. Тэр үедүүд бол яг мэдэрчсэн. Тэгээ тэр үедээ чигд баг ингээд те өөрийгөө бидэрт ингээд ярьдаг штеп. Өөрийгөө март энэ юусоо чиний тухай асуудал энэ тэр түүний тухай асуудал гэж тэгж ярьдаг. Тэгвэл тэр одоо уулзалт тэр хүнд ингээд тэгж өөрийгөө зориулж байгаа тэр хэсэгт ямар арга барил вэ? Одоо юу чухал байгаа учраас чи энийг сайн мэдээж чийтер дандаа тий. Яг тэн дээр би ингээ хараад вау энэ хаанаас нь харахад ингэж харагдаад байгаа юм байна л да гэж би бүр бодож байна. Яа. Окей. Аягаар гоёор одоо гоёор ярьсан гэдэг би ч одоо айгуу дарж ярьдаг юм шүү дээ тий. Нэг хансан чинь айгуу гоё дурсан хэрэгчлээ. Одоо юу тасалжуулалтын актамаас ингээ гараад тий аль хэдийн одоо 4 5 сар болсон байгаа даа. Тэгээд ингээ буцаагаад ингээд миний одоо хичээж исэн ч гэдэг юм уу тэр нөхцөл байдлаар буцаад ингээд гоё түүх ярьсан чи айгаа гоё байгаа даа. Тэгээд анх би өөрөө яг тийм одоо юу гэдгийг өөрийнхөө болохгүй байгаа зүйлүүдийг хүнээр одоо тасгалжуулагчаасаа моникогоор харуулж исэн байхгүй юу. Эрдэнэ бай чи ингэж штэ гэдэг юм надаа мессежийг өгсөн. Тэгээд би тэрнээс хойш ийм мэдрэмж байд юм биш тэгээд би өөрөө нөгөө мэдэрсэн байгаад байсан учраас нөгөө талаасаа яг үгээр энэ зүйлийг өөрт мэдэрсэн тэр мэдрэмжийг ихэнх тохиолдол хүмүүс хүнд гоё мэдрүүлээ гэдэг нэг тийм байгаадсан. Нөгөө талаараа юу гэхээр миний өөрийн төрөлх хөвгдөл гэх юм уу? Би юмыг учир шалтгааныг айгүй сайн одоо олох гээд байдаг. Ихэнхдээ би өөрийгөө шүүмжлээд байна гэж ингээд айгүй олон төрлөөр ингээд бодчихсон. Тэр Моникагийн тэр хийсэн тэр процесс өөрөө яг юу байсан бэ гэдгийг би одоо нэг эрэл хайгуу сониучрахаж юм гэж айгүй хичээж яагаад энд нь ингээ хэлээд ингээд ингэсэн чи ийм одоо яг чан шиг ингээд гайхаад ингээд байсан одоо өнгөч айгүй ойрхон байна. 20 онд яг тэр эхэлж исэн. Гэхдээ энэний ард хүн тэгвэл сурж болд юм уу? Өөрчлөлт болд юм уу? Тэ энийг би олон хүнд өгч болох болов гэдэг айгүй том нэг юм хүсэл энэ дотор нуугдаад ирсэн. Өөрөө ирэхгүй цаанаасаа. Тэгээд нэг юм анхныхаа одоо меди гэх юм те анхныхаа медитэй ингээд яриад ингээд надаа тэр хүний нүднээс гарч байгаа тэр оч гэх юм уу зүгээр ингээд нүүрний хувирлал нь бүр ингээд шал өөр тэмүүлэлтэй надад харагдсан байхгүй. Нөгөө төрлийн миний өөрийнх бас тэгж сэргэж ирж ийснаа би өөрөө мэддэг байхгүй. Би шал өөр хүн болсон. Би дотоодоосоо бүр ингээд өөрөө гэлтдэг болсон байсан. Тэгэхээр би энийг чаддаг гэдэг мэдрэмж анхныхаа тэр хүнээс авчаад би энийг олон хүнд өгье гэж бодож байсан. Яг тэр ярьж байгаа процесс юу болоод байд юм бэ? Чи яагаад ингэж ийм юм аа гэхээр би маш их төвлөрөлтэй төвлөрөлтэй хүн болгоно гэж чадахгүй байх л да. Нөгөө талаасаа миний өөрийн төрлөх өгөгдөл гэдэг нэг юм. Энэ болоогүй байхад энэ болоогүй байгаа юм байна. Үйл энэ гэдэг нэг юм харуулц гэж нэг юм байгаа гэдэг. Миний өөрийн төрлөх өгөгдөл юм байгаа гэсэн л да. Тэгээ би тэрийг сүүлд ойлгоод байгаа хгүй. Хүн болго ингэж хардаг. Хүн болгоно тэгэж хардаг гэж бодоод байсан чинь тэгдэггүй. Тэгээ нөгөө менторуудтайгаа ажилласнаас хүн болгон өөр өнцгөр өөр учир шалтгаантайгаар энийг хийж болдгийм байна гэдгийг ойлгосноос өөрийнхөө онцлогийг аягуулсан ойлгож авсан нь энэ хүний одоо зовоод байгаа та хэдийн одоо зовоод байгаа зовлон гэх юм уу өөрчлөгдөж чадахгүй шалтгаан гэх юм уу нөгөө талаас өнөөдөр миний энэ яриад байсан хүмүүсээ гэж үгүй 3 наснаасаа бид нар гэл энэ яриад байгаа зүйлүүд эцсийн эцэст яаж нөхөр одоо байгаагаар илэрдэг юм байна гэдгийг би ойлгож авсан. Миний чадахгүй байгаа тэг ямар нэг юм болохгүй байгаадаа энэ зүйлүүд би одоо хичээгээд болохгүй байгаадаа биш юм байна. Энд чинь маш олон учир шалтгаанууд энэ дунд байна.
Би өнөөдөр зөвхөн тархины ажиллагаа, хувь хүний зан чанартай ухамсарын талаар, эсвэл гэр бүлийн талаар, эсвэл одоо юу гэдгийг насны талаар л ярьж байгаа юм шиг болов энд маш олон давхарга одоо юу гэдгийг те учир шалтгаанууд явагдаж байна. Бүр цаашлаад сүнслэг гэдэг одоо өмнөх дугаарууд гоё сүнслэг зүйлүүд аягүй ярьсан шүү дээ. Жил шалтгаалж, сүнслэг зүйл залгааж, зан чанар, оюун ухаан гэлтэй бидний нийгэм гэлгээд маш олон зүйлүүд ингэж шалтгаалаад байна гэдгийг миний тархинд мэдгүй яагаад ч ингэж яваад ороод ирдэг. Тэгэнгүүт яадаггүй гэхээр тухайн хүнтэй ярьж байгаа процесс дээр яадаггүй гэхээр илэрхийлэхэд аягүй хэцүү л хүн өөрөө үзэг болохоор мэдэхгүй гэдэг шиг яг бид энийг үгээр илэрхийлж л оролдож байгаа. Тухайн хүний одоо яригдж байгаа тэр зүйлүүд ямар нэгэн ардаа шалтгаантай байгаа. Тэр шалтгааныг олохгүй нэг төрлийн бид нөгөө эмчит очиудаа буруу онш тодорхойлчих юм бол яг буруу одоо илэг өвдөд байна гэж яах зүрх хэмжлээд байвал чинь нөгөө нэг юу болохгүй штэ эмчилгээ болдгоо штэ зүрхний юм нууж болохгүй байхгүй илэг өвдөд хахад гэж байгаатай адилхан сэтгэл зүйч гэсэн ялгаагүй юм байна гэдгийг гож ойлгож эхэлж байгаа байхгүй. Сэтгэл зүй зөв оншлохгүй бол буцаагаад тэр зүйл нь хүний амьдрал бүр дараа болтгийг бас ойлгож авч байгаа. Тэгэхээр ерөөсөө гол үндэс нь яг хаана байгаа юм бэ гэдгийг л ерөөсөө учир шалтгааныг хайгаад болчихдог процесс явагддаг. Яг миний ажиллаж байгаа процесс. Тэгээд тэрийг тайвшруулад эсвэл буруу ойлголтын зангилааг нь тайлж өгөөд тэгээд ирэхээр тэр нөгөө бит хоёрын сая яриад гэсэн тэр одоо тайвшрал уйлалтаар гарч байгаа штэ. Одоо сэтгэл зүйн тайвшрал орж ирж байгаа, нүдний сэргэлт орж ирж байгаа. Магадгүй заримдаа амар хүн юм байгаа л ярьж орж ирдэг. Мэдгүй ягаад ч юм тийш орж ирчээд тэр хүний гол зорилго нь тайвшруулах одоо байгаа тэр зовлон шаналлаас нь гаргах хэцүү байгаа асуудлуудаас нь гаргах ч гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг хийх боломжийг олгож өгдөг гэсэн. Ухах боломжийг олгодог. Ухаарах тэр хүн. Тэгээ хүмүүс нөгөө нэг чадахгүй дээ сониндоо бас биш байдаг л да. Яаггүй гэхээр тэрийг олж харж чаддаггүй байдаг процессуд айгүй. Гэхдээ би хичээгээл байгаа үстэй гэдэг процессуд айгүйх орж ирдэг байхгүй. Тэг хичээсэн хичээлт нь нэг юм заримдаа нөгөө нэг одоо төсөөлүүлэх юм бол бүр тэрэгтэй адилхан. Өөр хичээгээл. Гэтэ зөв оншийн тавиад явах юм бол маш хурдтай хүмүүжлэгтэй. Тэг тэрийг бас өөр дээрээ бас нэлээ нөгөө нэг ер нь бол нөгөө хүн өөр дээрээ л туршиж үзсэн юм аа илүү сайн мэддэг гэдэг шиг өөр дээрээ айгүйх туршиж үздэг. Энэ болоогүй бол чи тэгж байгааг бол гэнэ өөр дээрээ туршил тэгээд яваад идэг. Тэсгүүд маань одоо юу гэдэг хүмүүстэй ажиллахад энэ олон хүнтэй ажиллахад надад маш их одоо нэг юу болж өгдөг. Одоо мэдээлэл болж өгдөг. Миний ямар нэгэн юм тэр хүнийхтэй адилхан байгаа. Тэр бодголтуудыг хийдэг. Тэр процессуд байгаа тийм. Тэгээд хүнд туслах гоё. Өөртөө эхлээд тусалсны дараа хүнд туслах маш гоё яваад идэг. Яагаад тэгэхээр тэр хүний амьдрал сэтгэл нь тэрний ард байгаа үр хөвгүүд тэгээд ингээд бодхоор айгу гоё тийм нэг юм цаанаасаа тааламжтай мэдрэмж төрдөг. Тэгээ миний ярьж байгаа энэ үг хэллэгүүд магадгүй нэг одоо өнөөдөр ойлгохгүй ч гэдэг юм уу эсвэл өнөөдөр ингээд өнгөрлөө гэж бодоход хизээ нэгэн цагт бас хэрэг болоосоо гэж би асууж үздэг. Тэгэхээр нөгөө нэг цаг хугацааг бид нар зовж амьдрах биш товчилж амжих болдгийм байна гэдэг юмыг бас хүмүүстэй түгээ хийх бас хүсдэг байгаа гэдэг энэ одоо тэмүүлэлтэйгээр тэр зүйлүүдийг аягүй хийж исэн. Тэгээ одоо ч цаашдаа хийгээд явна. Тэгээ газаарчлсан зөвлөгөөнүүдийг аягүй одоо өгч явж байгаа. Илүү одоо тулж ажиллах тусмаа илүү хурцтайгаар хөгжих боломжтой юм байна гэдэг хувь хүний хөгжлийн метраараа бодж эхэллээд ажиллаад байгаа гэсэн. Одоо тэгэл зөв нэг хөтөлбөрч 300 дүү хүний л багтаамжтай тэгэл тэр хүмүүстэй ажилладаг шүү дээ. Тэгээ дээр манай менцүүд 80 дүү үнтэй бас ингээл хувьчлал зөвлөгөө өгөөл тэр одоо илэрч гараад байгаа зовлон чинь зүгээр өмнө байсан тэр сэтгэлийн шархны зүгээр илэрч гарч байгаа зүйл шүү дээ. Хүн тэрийг өөрөө харах боломжгүй байдаг байхгүй. Өөрөө дотор нь хутгалтаад явж байгаа учраас өөрөө тэрийг харахад аяг хэцүү байдаг. Яг өөрийгөө анзаарч чаддаг хүн бол хартдаг болчдөг юм байна. Би одоо 3 жил өөртөө ажиллаад ингээд одоо яг анзаарч одоо бол айгүй анзаардаг болчиход байна шүү дээ. Мэдээлэл маш их болсон. Анзаарч хардаг болчиход байна. Заримдаа анзаарч харсан ч гэсэндээ тайлж чадахгүй болчихсон. Тэр нь мэрэгчлийн хүмүүс тайлбар. Мэрэгчлийн бөгөөд бадал туршилтаа болсон. Туршилтаа болооч одоо юу гэдэг бадалтаа туршлагатай болсон хүмүүс тэрийг гаргаж өгч чаддаг. Нөгөө талаас яадаг гэхээр
заримдаа хүн буруу оншлоо. Би Тийм, тэрэн дээр айгүй тийм, гэсэн үг шүү манайхан. За. Оо би өөртөө яг энэ хүний ярьж байгаагаар тэрний ярьж байгаагаар би яг тийм хүн байна. Хүмүүс оншилчдаг байхгүй юу? Би травматай юм байна. Трама яагаад үүссэн юм? Тэгвэл ямар нөхцөл байдал дээр үүссэн юм? Үүсээ тэгвэл яатсан? Тэгвэл одоо яах юм гэдэг процессууд чинь шат дараатаагаар хийж ич тэрнээс хохирох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хүмүүс драматаага мэдсэн л тэгвэл болоо гэдэг. Ингээд багчууд байгаа нь бидний дахиад бүр нөө хүндрэл болж би ийм драматаа ухраас гэж байгаа байхгүй юу? Зарим хүмүүс тийм л яваад орсон байдаг. Ийм учраас угаасаа би ийм хүн байхгүй юу гэж бодож байдаг. Үгүй чамайг хамгаалах хамгаалт тэр чинь биш байхаа. Чи тэрийг тэрнтэй ажиллаж хайж чи өөрийгөө өөрчилж дахиад ирээдүйн эрдэнэ туяаг бүтээхэд тэр зүйл чамд хэрэг болох зүйл юм аа. Түүнээс чамайг буруу аргаар хамгаалах процесс чинь биш шүү гэж хэлмээр байна. Яг тийм. Гэтэ би одоо тийм учраас аав ээж хүссэн учраас ингэдэг. Намайг багад тэгжсэн учраас би тийм хэлцэг яадгийг гэж явж идэг хүмүүс байдаг те. Тэр би юу гэж хэлэх гээдсэн бэ гэхээр эрдэнэ туяа гэдэг, ментор эрдэнэ туяа гэдэг хүн болохоор яг тэр хүний ярьж байгаа ярианаас ингээ байр байдлаас нь харж байгаад хамгийн гол нь болоод наач хэлсэн гинэ. Гэт яг ингээд хатгасаар га тэр ихний зэгдэл нь орж хатгаж гарч ирэл энэ л байсан юм шүү дээ. Гэт тэр одоо бидний тэр багц суусан юм чинь жоохон хүүхд тахаас суусан юм үйл явдлыг орчуулдаг байгаа байхгүй юу? Үйл явдлыг орчуулдаг тий. Тэгвэл тэр орчуулгыг тас гаргаж ирээ. Нөгөө би яриад байгаа 0-3-аас 4-өөс 7 гэсэн энэ одхон яг насныхаа онцлогоос болоод дан чанар нь суугдаж ирдэг процесс. Нөгөө товчхон ярьж байгаа шүү. Энд ангаах юм бүр айгүй юу ингээд тэр болгоныгоо тухайн цаг үе дээр авч чадаагүй те буруу харцсан маш олон юмны зангилаа тэнд тайлбарлах хэрэгтэй. Айгүй олон төрөл. Нэгийг тайлж болно, нэг зөвхөн явж байгаа болно. Тэр тодорхой хэмжээний одооны чин зүйлүүдийг гой болгоно. Тэгвэл тэрийг үнцээр нь тайлнаа гэдэг нь илүү одоо нэг модоор ярих юм бол тийм шүү дээ. Ялцарсан үнцийг авахгүй бол тэр мод урахгүй гэж байгаа юм шигтэй адилхан. Эсвэл тэрийг ангааж болно, эсвэл сайжруулж болно, тий, усалж болно, зөв одоо ангаах бодисыг хэрэглэж болно гэдэг шигтэй адилхан байна. Тэр мод илүү хурдтай, илүү гоё одоо цэцгэлж ургалнаа л гэсэн. Үнээр ярихаар заримдаа төсөөлөгдөхгүй байгаа. Тэгээ модоор ярихаар манайхан модыг мэддэг учраас үндсэн дотор ялзралтай үндэс байгаад ах юм бол яах вэ гэхээр тэр хизээ нэгэн цагт аль нэг мөчр дээр чинь асуудал үүсгээд идэв юм аа гэдэг процесс явагдаж байна. Нэг юм шаардсан модон дундаас нэг ганцхан шаардсан нэг мод байгаа гэдэг шүү дээ. Тэр биш одоо юу гэдэг навч байгаа гэдэг шүү дээ. Тэр юм одоо юу гэдэг нь ямар ч навчгүй ч гэсэн мод байгаад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй. Аль нэг хэсэг дээр чинь ямар нэгэн зүйл болоогүй байсан учраас багт чинь магадгүй багт тавьж болно. Бүгд багтлуугаа явна гэсэн бас үг биш. Зарим нэг нь ерөнхийдөө насныхаа энэ процесс дээр хаана вэ гэдэг асуудал. Дандаа баг дээр бас биш байдаг шүү. Манайхан бас хуусч бодох гэдэг учраас том болсон үедээ ч гэсэн авсан юм байдаг. Тэрийг шат дараатаагаар ингэж одоо үеийн цэвэрлэгээ гэх юм уу те янз янзаар одоо сайжруулсан ч гэх юм уу айгүй олон төрлөөр ярьж болдог хэсгүүд одоо байдаг шүү. Энийг ярьж байгаа. Тэгээд харин яг тэр зовоод байгаа үр дагавар гарч ирээд байгаа тэр нэг шаардсан мөчөг биднэрт бол харагдаад байгаа шүү дээ. Нэг юм болохгүй шаардсан мөчөг байгаа гэдэг. Тэгвэл бид нар үндсийг харж чадахгүй байгаа учраас үндсэн асуудал байна гэдэг бид нар харахгүй зүгээр мөчийг тайраад байгаа байхгүй. Энэ болохгүй юм чинь тайрч игээд байгаа байхгүй юу? Тэр тайраад нэмэр байхгүй лээ. Дахиад нэг юм годоос юм оруулдаг байхгүй ерөөсөө. Тийм. Тэгэхээр эрдэнэ тойрог би яг юу гэж харддаг вэ гэхээр яг тэр үндсэнд байгаа асуудлыг ингээд өөрийнхөө аргаар ингэж гаргаж ирээл за энэ юм байна. Эн чинь тэгвэл заавал ялцарсан байх албагүй. Эн чинь чиний орчуулга ондоо байсан байна гэдэг юм ийм хүн аргаар ажиллаад тэр хүний одоо тэр амьдралыг ингэж өөрчлөлттэй ийм чадaltaй ментор гэж би бол одоо боддог шүү. Би ч гэсэн нэг л яг одоо чамтай ярилцаал тий. Яг хувийн тэгэхээр яагаад энийг хэлсэн бэ гэхээр нэгдүгээр бид нар бол ментор хата тийм байсан. Эрдэнэ туяатай ажиллаж байхад бол тийм байсан. Гэтэл эрдэнэ туяатай яг одоо бид нар хувийн цаг аваад энэ үйлчлэгийг авах бүрэн боломжтой болсон. Өмнө нь бол завгүй байдаг гэсэн. Одоо бол
цаг заваж өгчүүлээд бид нар ч гэсэн энэ үйлчлэгийг авах боломжтой болсон. Хэрвээ та бүхэнд асуудал өгдөг бол Эрдэнэ Туяагийн ментори Эрдэнэ Туяа гэдэг хаягаар нь холбогдороо тий би бол хувьдаа зөвлөгөө авч байсан. Тэр маань миний амьдралд маш их хэрэг болж исэн. Өөрийгөө ойлгохгүй надад байсан. Өөрийгөө ойлгохгүй учраас нөхрийнхөө онцлогийг би бас ойлгохгүй тий. Яг ямар хүн тархин яаж ажиллаад байдгийг тэрийг ойлгохгүй байсан учраас бидний харилцаанд аюул тийм сул талаараа муудалцаад идэг гэсэн. Одоо бол давуу талаараа энэ хүн юм давуу талтай бид ийм давуу талтай гэдэг мэддэг учраас би энийхээ онцлогийг ойлгосон учраас давуу талаараа найзлахад асуудалгүй болцсон байдаг. За тэгээд хамгийн сүүлийн асуулт. Манайх подкаст маань нэг юм уламжлалт асуулттай болж байгаа. Амьдралаас сурсан хамгийн том хичээл юу? Hello. Сургамж юу вэ те? Сургамжтэй. Тэгэхээр яг Эрдэнэ Туяа өмнө нь өөртөө таалагддаг охин байсан. Ерөөсөө өөртөө охин байсан тийм өсгүй байсан. Өөртөөгөө ажиллаж эхлээд өөрийгөө таньснаас хойш би өөртөө илүү хайртай болж эхэлсэн. Тэгээ хайртай болохыг амаргүй л дээ. Олон хөдөлмөр хэрэгтэй байгаад байсан. Олон бодолтуудыг, олон үгүүдийг өөрчлөх, олон мэдрэмжүүдэд таних, тий олон үйлдэл хийж сурна. За олон харилцааг даван туулна гэдэг ингээд явж яхад тэгээд Сарнагийн маань хэлснээр за өөрийнхөө ингээд туулж авсан дасгалжуулалтын актиам гэдэг байгууллагатаа орсноороо маш их талархдаг нөгөө талаасаа. За тэгээд энэ олон ментор хүмүүстэйгээ надтай ингээд одоо би өөр ингээд ажилласан хүмүүсээ ингээд харахад хүн болгоно надад хайр өгж байгаа юм шиг надад мэддэг байсан. Тэгээд бүгдэнд нь аягүй гоё талархлаа гэж бас хэлмээр байгаа. Тэгээд өөрийгөө хайрлахад надад миний нэг талстуудыг ингээд тий өөрт нь би болгоход аягүй хөтөлсөн. Тэгээд өөрийгөө хайрлахад аягүй том одоо тус нэмэр болсон гэх юм уу? Би хүнд туслаад байгаа юм шиг одоо хүмүүс надад яриад байдаг. Гэхдээ буцаад ингээ харахад хүмүүс надад тусалсан юм шиг бас надад санагддаг. Тэгээд бүх надтай холбоотой байсан хүмүүстэй бас аягүй талархаж явдаг. Тэгээд намайг өөрийгөө хайрлах хайрыг сургаж өгсөнд тий өөрийгөө хайрлаж байгаа энэ процессыг мэдрүүлсэн гэдэг юм уу тий ингэж хайрлт юм бэ нөө ингэж хайрлах болох юм байна гэдэг тэр олон ингэж хайрлах болдгүй юм байна штэ гэдэг энэ маш олон хайрын процессүүдийг надаа ингэж суулгаж өгсөн тайлбар өндөр баярлалаа. Тэгээд амьдралаас одоо өнгөрсөн амьдралаас штэ тий одооний хүртэлх энэ зүйл юу гэхээр өөрийгөө хайрлах процесс маш чухал юм байна. Баланстай хайрлах хайр гэж нэг юм байгаад байна. Иннээс улбалаад хүнийг хайрлах сурдсан юм байна. Хүмүүсийг хайрлах сурдсан юм байна. Тэ алдаа оноогч хайрлах сурдсан юм байна. Заримдаа унсан ч гэдэг юм уу амьдралд муухай тохиолдсон зүйлээ ч гэсэн хайрлах боломжийг өөртөө олгох юм байна гэдэг юм уу те. Тэгэхээр хайр гэдэг зүйлийг маш олон төрлөөр мэдэрч байгаа юм процесс. Өөрийгөө хайрлах процессыг өөртөө суулгасандаа одоо энэ амьдралынхаа туршид баярлж байна. Тэгээ өөртөө хайргүй хүн тий өөртөөгөө зөрчилдөж байгаа, өөрийгөө үзий ядж байгаа, өөрийгөө дутуу гэж үнэлж байгаа хүмүүс юу нэг харамсмаар санагдаад байдаг болцсон. Тэгэхээр та хэд маань өөрийгөө хайрлаач. Та энэ хорвоод ганцаараа ирсэн. Энэ үгийг хэлэх айгүй дуртай. Яг ганцхан яг ийм төглөөрөө, яг ийм алдаатайгаа, оноотойгоо, хувь тавилантайгаа, сүмстэйгээ, сүүдэртэйгээ гэдэг шиг тий бүх юмтайгаа ингээд хорвоо ертөнд дээр ирсэн. Энэ бол ерөөсөө хорвоо ертөнд дээр төрсэн хамгийн том бэлэг тий хайрыг мэдрэх тийм том бэлэг юм байлээ. Тэгээ өөрийгөө хайрлах гэдэг бол маш чухал зүйл байсан. Тэгээд 4-5 жилийн одоо 4 жилийн аялал маань үнээр гайхалтай байсан. Тэгээд таарсан хүн болгон маань миний тасдыг би болгосон гэж бодохоор би бүр айгүй баяртай байгаа. Тэгээ ирээдүйд ч гэсэндээ ер нь бол ажиллах гэдэг юм уу те одоо илүү гоё гэд зүйлүүдийг мэдрэлцэх гэх юм уу те тэр хүмүүстэй бас их баяртай байх болно. Ягаад тэгэхээр хүн заавалгүй зовлонтой амьдрах шаардлагагүй юм байна гэдэг зүйлүүдийг дахин хэлмээр байгаад байна. Тэгээд шийддэггүй асуудал гэж байдаггүй, шийдэх боломжтой. Нөгөө талаасаа юу вэ гэхээр нийгэмдэр би ингээ харж байгаа зүйлийг
юу вэ гэхээр бид нар айгүй их зовж амьдраад байна. Бидний хитрхийг сөрөг үгэн дээр амьдраад байна. Бид нар хитрхийг сөрөг бодол дээр амьдраад байна. Энийг баланс сурах хэрэгтэй байна. Мэдрэмжээ дандаа буруу тодорхойлж байна. Үйлдэл хийгдэхгүй байна. Буруу үйлдэл хийчээд өөрийгөө зовоогоод байна. Хайрлахгүй байгаа байна. Хүнийг хайрлна гэдэг нь зөв гэдэг бодол маш их нийгэмд байна. За тэгээд харилцаа гэдэг зүйл монголчууд тэр ялангуяа харилцаж чадахгүй байгаа юм. Маш олон би биендээ хайртай мөртлөө харилцаанаасаа болоод салж байгаа хосууд маш ихээр. Харилцаанаасаа болоод би чамд хайргүй тий ээж аавтайгаа харилцаж чадахгүй хүүхдтэйгээ харилцаж чадахгүй маш ихээр байгаа. Энэ зүйлийг бид нар өөрчлөх боломжтой юм байна. Тэрний төлөө Эрдэнэ туяа гэдэг нь чадах чинээгээрээ одоо сурсан мэдсэн тий бүх зүйлээрээ за манай ментор ментинууд одоо юу гэдэг бүгдээрээ одоо хичээгээд өөр өөрийнхөө өнцгөр өөр төрлөөрөө тий явж байгаа. Тэгээ Эрдэнэ туяагийн хувьд бол харилцаа гэдэг зүйлийг бид нар суралцах хэрэгтэй байна гэдэг амар том дуу хоолой бас өгмөр юм. Би бинтэйгээ харилцаж сураач. Би бинтэйгээ хүлээн давуу сул талыг мэдрээч. Ир юм тарих гэж юу байдг юм бэ? Чиний онцлог гэж юу юм бэ? Тий чи яг ямар онцлогтой юм? Чи юунд дургүй юм? Юунд дуртай юм гэдэг мэдрэмжийн асуудлууд байна. Эгоны асуудлууд байна. Тэгэд ойлгох асуудлууд байна тий. Үг хэлцүүн асуудлууд байна гэл ингээд нэг төрлийн ингээ харилцаа гэдэг зүйлийг бид нэр эхний ээлжинд аягүй суух хэрэгтэй. Эхний ээлжинд болохоор өөрийгөө харилцуулна. Дараагийн ээлжинд бол харилцаа гэдэг зүйл. Харилцаа гэдэг зүйлийг бид нэр суух. Харилцаагаараа маш олон одоо давуу сул талуудыг илэрхийлэх, зохицох арга барилуудыг олж авах боломжтой юм байна гэдгийг одоо өөр дээрээ товчаад тий бас үр дүнгээ гаргаад бас явж байгаа. Тэгэхээр та хэд маань харилцаан дээр ямар байгаа гэдгийг эхний ээлжинд танаарай. Тэгээд суралцах одоо маш олон зохиолууд тий номнууд байгаа дээ. Маш олон коучнууд байна. Тэгээд тусалцаа авах юмыг ингээд нөгөө зовлонтойгоор биш тусалцаа авах маш олон өнцгүүд байгаад байгаа шүү. Тэрнээс тусалцаа авч сураарай гэдэг. Маш олон юмнуудыг л хэлчихлээ. Тэгээд өөрт хэрэгтэй зүйлүүдээ аваад тий мессежүүдээ аваад энэ дундаасаа өөрийгөө хувь хүнийхээ хөгжил гэдэг зүйлийг ерөөсөө таслахгүйгээр авч яваарай. Тэгэх юм бол энэ амьдрал өөрөө одоо юу гэдэг чиний гарт одоо орж ирнэ гэдэг энэ ураа үгийг бас хэлмээр байгаад байна. За тэгээд хувь хүний хөгжил гэдгийг бид нар яг өнөөдөр зөвхөн нэг юм сурснараа биш зүгээр амьдралынхаа бүх одоо зүйлүүдээр бүх хэрэгжилж байгаа бүх сонирхож байгаа зүйлүүдээс бас авч явах боломжтой байдаг юм байлээ гэдгийг бас өөр дээр одоо туршаад явж байна. Тэгээ миний туршлага хэмнээ тэрэ одоо юу гэдгийг ярих одоо энэ зүйлүүд маш их байгаа даа. Тэгээ дараагаараа пэйж хуудсан дээр ер нь бол ярих гэж бодож байгаа маш олон зүйлүүд байна. За номны солилцоо гэдэг одоо над дээр одоо ингээ айгүйх номнууд байдаг. Тэгээ тэрийг бол одоо авч уншия гэсэн хүмүүс манаас одоо надтай харилцаад ингээд зөвлөгөө авсан хүмүүс миний номнуудаас унших боломж байгаад идэг. Тэгээд авч уншичаад буцаж игээ заавалгүй ном хөдөлж авахгүйгээр надад байгаа номыг уншичаад буцаж өгөөд өөрт байгаа номоо буцаж өгөөд гэдэг юм бүгдээрээ солилцооны одоо номоор бинийхээ одоо хувь хүний өөрчлөлийг бас дэмжих. Зүгээр л чинь бид нар нэг юм лекц уншаад блокод тайлаад эсвэл драматайгаа ажиллаад ингээл гоё болчихно гэдэг байхгүй шүү дээ. Өдөр тутамдаа бид нар яаж дадлаараа тий номоос авах хэрэгтэй. Олон төрлөөс бид нар өөрийнхөө хөгжлийг сайжруулах хэрэгтэй. Өссөн Эрдэнэ туяаг бий болохын тулд гэсэн үг шүү дээ. Хүсэг бол зүгээр байж болно тий. Тэр бол сонирхол байгаа даа гэдгээр нь. Тэгэхээр номны гэдэг ингээд араасаа гоё хувь хүний хөгжилд зориулсан өөрийнхөө чадах зүйлүүдийг айгүй хийхээр хийх болно гэж бас хэлчмээр байгаа юм тий. Уулан далах байдаг, за бүжиглэх байдаг тий. Нөгөө хувь хүний гол суурь нөгөө нэг тижээдэг тэр зүйлүүдийг бас хийх айгүй сонирхолтой боддог өөрөө. Тэгэхээр тэрэн дээр хамдарч хийж болдог бас зүйлүүдийг хийдэг байгаад байгаа шүү. Одоо нөгөө нэг маш олон хүмүүс ингэдэг штэ өөрийгөө хайрлсан гэхээр яг гой салон малонд орох өөртөө гой авч өмсөх гэж тэгж бодоод идэг. Өөрийгөө хайрлах харийг ханаас хэлдэг. Амар гой асуулт байна. Тэр бол зүгээр нэг жижигхэн хэсэг нэ. Бити хийх гэсэн үг биш. Хийх ёстой. Хийдэг. Хийхгүй л угаасаа болохгүй юм. Би организм нөгөө шинжилэл өөрчлөлт хэрэгтэй зүйлүүд баггүй. Тэгээ хамгийн түрүүнийх нь юусоо бид нар энэ
Антомоо мэдээч. Нөгөө Google-ээр чинь дөрөв ютубер дөрөв антом байна шүү дээ. Тэгэхээр антомоо мэдээч. Өөрийнхөө антомыг шүү. Өөрийнхөө антомыг мэдээч. Дараа нь сэтгэл зүгээ мэдээч. Нэг төрлийн товчхоноор хэлэхэд яах вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүг ойлгооч. Өөрийнхөө эгог ойлгооч, тий? Өөрийнхөө хийдэг дадал үйлдэлийг мэдрээч гэдэг. Нөгөөний зүйлүүд яагаад юу вэ гэхээр өөрийнхөө таних процесс гэсэн. Өөрийгөө танина гэдэг чинь ерөөсөө л өөрийгөө хайрлаж байгаа маш том юм. Чи дургуй зүйлгээ хийхээ болчдөг. Чи дургуй амтаа амтлахаа болчдөг. Чи өөрөө арга барилтаа болчдөг. Чи өөрийгөө гуниж гутраад байгаагаа мэдэрдэг болчих. Баярлаад байгаагаа ойлгодог болчдөг. Тэгээ нэг жоохон тавгууц үед өө би чи нэг ийм зүйл хийж болох ойлцчихсон шүү дээ. Өөрөө өөрийгөө менежлэх буюу өөрөө өөртөөгөө харилцаа маань сайжраад гэсэн. Тэгэхээр өөрийгөө таних тэр процесс чинь хамгийн түрүү. Таниад ирсэн цагт бид нар яадаг вэ гэхээр маш олон асуудлуудыг шийдвэрлэх боломж. Танихгүй бол тэр ерөөсөө өөрийнхөө харилцалт биш болоод явчих. Хин нэг нь тааруулсан, ямар нэгэн нөхцөл байдалд оруулсан, тийм нэг тийм процесс болоод гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө таних процесс хамгийн түрүү нь өөрийгөө таних гэдэг чинь нэг өөртөөгөө нэгдэж байгаа нэг юм өөрийнхөө лайн нэг олж байгаа мэдрэмж. Би энэ л замаар явж байгаа гэдэг мэдрэмж авч ирдэг. Тэр мэдрэмжийг авах айгу гоё юм байна хаа. Тэгээ нөгөө эхнэр нөхөр ээж аавд яагаад хоорондоо муудалдаг вэ гэхээр ерөөс өөрийнхөө лайныг алдчихдаг байхгүй. Өөрийнхөө лайныг буюу гэдэг халдаж орж ич наашаа цаашаа явж байгаа харилцааны асуудал явагдаж байна. Нөгөө асуудал руу ингээс орчод юм л да. Тэгэхээр өөрийгөө харилцах процесс бишээ. Өөрийгөө хайрлах процесс чи өөрөө яаж юм бэ? Өөрийгөө таних процесс. Та өөрийгөө л олох. Өөрийгөө мэдэр. Антомоосоо тий ярьж байгаа үг хэлээсээ өвдөх хүртэл өөртөө чинь өөрийгөө таних ус процесс болчихж байгаа шүү дээ. Одоо шинжлэх ухаан хөгжил бүр яанаас юунаас үүсээд байна гэхээр танаас өөрөөс чинь л болоод байгаа процесс чиний зовлон үүсгээд байна. Зовлон гэдэг донд айгүйх юм орчиж байгаа шүү дээ. Тэгвэл хаанаас яагаад танил та. Юу болоогүйгээсээ ямар балансыг алдсанаасаа юуг дутууйдснаа юу илүү хийснээсээ гэдэг зүйлүүдийг ингээд өөрөө таних процесс өөртөө гох хэрэгтэй. Тэгээд зүгээр жоохон фан болгож хэлэхэд хэрвээ өөрийгөө танихгүй байгаа бол таньдаг хүмүүс нь байдаг шүү. Таныг хараад те өгөөч чинь бодлооч чинь магадгүй тестээр магадгүй нэг шинжлэх ухааны маш олон гой зүйлүүд танд болдог. Зарим нэгэн зурхаагаар ч гэж болно те янз янзаар байгаа. Энергич гэдэг юм таньдаг процессуд байна. Тэрэн дээр бас тэгээд энд би шашин ерөөсөө яриаггүй. Зүгээр та өөрийгөө таних тэр аялалдаа орооч л гэсэн үг. Өөрийгөө нөгөө нэг хүмүүс олсон гэж яриад байдаг. Би өөрийгөө олсон гэдгийг аюу буруу үг юм боддог байхгүй юу? Олно гэхээр бид нар нөгөө энэ тэнд алдсан юм олох гэдэг шүү дээ. Олно гэхээр хайж яваад байхгүй юу? Би өөрийгөө олмоор байна гэсэн хайсан хүмүүс мессер явж идэг. Тэрний орон өөрийгөө тань, өөрийгөө ажиглахыг бид нар юу нэ ажиглагч юм байл гэж биш үлгийг бодоод байгаа. Тэгээд өөрийгөө таних процесс нөгөө янз бүрийн аргууд байдаг гэдэг. Би хувьдаа баялагын динамик тест хийлгээд тэр миний өөрийгөө би юм бэ гэдэг, би юу сайж чадахгүй гэдэг дээр маш том түлхэж өгсөн. Одоо өөрийгөө таних процесс ч бараг 50% тэн дээр авцсан шүү дээ. Тэгэнгүүт тэн дээрээс өөрийгөө таниад би ийм тий за би тэдэн настай би ингэдэг тэгдэг ийм гэдэг сул талаа хүлэн зөвшөөрөх. Тань тал хүлэн зөвшөөрөлт амарх шүү дээ. Окей би ч тийм гоё юм байна. Сул талаа хүлэн зөвшөөрөх чи хамгийн зөв шүү дээ. Би яагаад ингэж юм бэ гэж. Сайн талаа хүлэн зөвшөөрнө гэдэг бас яг ялгаа авах хэрэгтэй. Сул талаа айгуу гэдэг хүмүүс байхгүй. Нэрээ яг андаа юм ачиг гэх бүр ихсэн шүү дээ. Нөгөө нэг ялгаатай талуудаа бид нар айгуу сайн харах хэрэгтэй байхгүй. Тэгээ би одоо ингэж харж байгаа тухайн үедээ 3 4 жилийн өмнө баялагын динамик тест миний 50% байсан байхгүй. Өксөн үед ч би ингэж хийсэн байна гэдэг миний 50% байсан. Одоо ингэж харахаараа би өөрийгөө илүү их таниад ирэх тусмаар тэр хэсэг чинь миний жижигхэн зүйл байсан байна гэдэг нь жижигрээд ирдэг. Гэтэл надад дахиад өчнөө нөөц бололцоо байна гэж харагдав. Өшөө таниагүй өчнөө боломжууд байгаа. Айгуу сонирн байгаа даа. Миний зам чанар нэрээ тийм юм бэ. Миний зам чанар 50% байна. Би ястаа амьдралынхаа турш өөрийгөө олсон гэдээ ингэ явж исэн чинь яг ясам дээр тэрийг олоод ингэ мэдээ дахиад ингэ өөрийгөө нэгэд ирсэн чинь
би чи өөрөө шавах тушгүй нууц байгаа байхгүй ерөөсөө. Дахиад гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө таних процессыг л бид нар ер нь хорвоо ертөнд дээр ирчээд хийдэг л юм байна гэж би одоо сүүлийн үед одоо яг энэ мөчтөр л гэж бодож байгаа гэсэн. Тэр нь миний эхлэл байсан уу үнэн? Тэрнээс болоод миний тарих ингээд байгаа юм байна. Би тарих юм байгаа бол би миний үйл хөдлөл ямар байгаа. Тэгвэл би ирээдүйд ямар байх ёстой юм гэдэг юм ингээд салбарлаад ингээд явах юм бол яг мовчиг болно. Зөв услах юм бол те зөв нарын нөх юм бол гой мовчиг ургаж чаддаг юм байна гэж би одоо л хараад байна. Яг зөв тий. Тэгээд хоёулынгийнх нь өнөөдөр ярилцсан хэсгийг дуусчихин гоё хэлмээр юм байх юм бол бичний мэдлэл би бас зарим зүйлүүдийг орхигдуулсан байж магадгүй. Сая бол сүүлд хэлчихлээ тий өөрийгөө таньж мэдээрэй. Өөрийгөө маш их хайрлаарай. Бити ганцаараа хүрэлцээрэй. Тусламжууд маш их байгаа. Орчин үеийн бидний техник технологич гэдэг юм уу маш олон ингээд хурдтай хөгжиж байгаа зүйлүүд маш их байгаа тийм. Тэгэхээр тусламж авч байгаарай гэдэг том мессеж бас энэний ард айгу том мессежүүд бас байгаа. Энийг задлах юм бол бас нэлээд олон ярианууд бас болох бах гэж юу бодож байна. Тэгээ ер нь бол өөрийгөө таниад өөрийгөө хайрласнаас бид нар энэ нийгмийг гоё бүтээх гэдэг байгаа юм шүү. Үр хөвгтдээ бид нар гоё нийгмийг тий бүтээх шаардлагатай байгаа. Тэгээд яг анхныхаа яриалаа буцаад оръё. 0-3 наснда жирэмсэн байх үедээ гэсэн үг шүү дээ тий. Жирэмсэн байх 0-3 насны дээр бид нар энэ бие хүний бүх боловсролыг өгч байна. Тэгэхээр энд бид нэр боловсрох хэрэгтэй байгаа юм. Мэдэж таних процессууд маш ихээр байгаа юм. Өнөөдрийн болохгүй байгаа зөвхөн өнөөдөр болохгүй байгаа зүйлдээ бити мэдээ болгооч. Цаана нь маш олон одоо болох зүйлүүд бас байдаг юм аа. Нэг төрлийн жирэмсэн байх үедээ бид нар одоо юу гэдэг нь маш их мэдрэг болцсон эмэгтэй хүмүүс те эрэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй жирэмсэн байх үед маш их гэмтлүүд авдаг гэж байгаа. Тэгэхээр юу гэдэг нь вэ гэхээр бид нар эрүүл хүнийг бий болгох хэрэгтэй. Энэний эхлэл нь та байх гэдэг юм. Миний хамгийн одоо том зорилго гэх юм уу, зорилго мөрөөдөл гэх юм уу те эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл бие махбодтой, эрүүл ийм хүмүүсийг маш олшруулах хэрэгтэй нэ. Эрүүл боловсралтай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та тэрний нэг нь байгаа чи өөрийгөө судалж мэдээ чи өөрийгөө таниач тий. Энэ ихсэх тусмаа энэ Монголын нийгэм маань илүү гоё болох гэдэг байна. Илүү үр хөвгттэй гоё нийгмийг бий болгож өгөх. Харьцангуй бид нар одоо бас гайгүй болж байна л да. Анх намайг хүл тавьж ирснийг бодвол хүмүүс маш их мэдээлэлтэй болж байна. Айгу гоё байна. Энийг өшөө илүү хурцтай болгохын тулд хүмүүс өшөө илүүтэйгээр одоо сонир хүчрхэж тий суралцах, өөрийгөө таньж мэдэх тэр процессуудыг маш их хэсгэмээр байна. Тэгээд өөрийгөө хайрлах процессыг хэсгэмээр гэсэн юм. Тэгээ өөртөө хайртай хүн байгаарай. Тэгээ өнөөдөр яг намайг сонсож байгаа хүмүүс маань одоо яг сонсож байгаа хүмүүс маань өөрийгөө нэх гоё ингээд тэрвэрээ би чам үнэхээр хайртай шүү. Өдөө хүртэл жаргалцаа олон тий бүх зүйлийг туулаад ирсэн чамдаа баярлаа гэж хэлчихээрэй. Тэгээд үнэхээр хичээсэн шүү. Өшөө илүү хичээх урмаа одоо ингээд авч байгаа шүү гэдгийг хэлчихмээр байна. Маш их баярлаа. Тэгээд тасгалжуулт яг нэг дурсам сэтрээгээд тасгалжуулт яг таймынхандаа Монго бичтэй тий сарнаадаа бас айгүйх баярлаа. Менторудаа хамт олондоо бас айгүйх баярлаа. Тэгээ сарнаа маань өнөөдөр намайг урьж оруулж ирсэн. Үнэхээр их талархаж байна. Тэгээд бараг хөглөрсөн байсан юм шиг байна. Ягаад гэхээр нөгөө бүтэн 7 сар өөрөө нэг амралт тэгээд баахан явцсан ажил хийдэг хийхгүй байхгүй явцсан чинь тэгээд энэ олон гоё одоо юу гэдэг мэдсэн сурсан зүйлээ хүмүүстэй хуваалцах боломжийг олгосон үнэхээр их баярлалаа. Тэгээ хүмүүс маань ч гэсэн өөрийгөө хайрлах те миний энэ ярьж байгаа зүйлүүдээ бас өөртөө авахыг аваад те гээгээд аз жаргалтай амьдралын төлөв дээр явж байгаа. Тэгэхээр аз жаргалтай амьдралынхаа одоо эхлэлийг тавиарай гэж хүсээр явж гэж бодож байна. Тэгээ баярлалаа. Дахиад одоо зарын чанартай юу хэрвээ холбогдохыг хүсэх юм бол те VIP авахыг эсвэл магадгүй одоо 9 сараас ивент уулзалтууд бас явагдаж байгаа. Тэрэнд оролцохыг хүсэх юм бол ментор Эрдэнэ Туяа гэдэг пэйж маань байгаа. Сая 5 сараас эхэлсэн юм байгаа юм. Тэгэхээр дагаад явах юм бол илүү гоё мэдээллүүдийг бас яваанд одоо ингээд хөшөөлөө өгчүүлээ тавих болноо. Тэгээд өөрийнхөө дотооддоо гаргаж ирж байгаа зүйлийг ихэнх тохиолдолд юу гэдэг нь өөрөөсөө гарч ирж байгаа зүйлийг илүү тавихыг хичээдэг учраас жоохон удаашралтай ч гэдэг юм уу те магадгүй нэг
илүү гүн тийм төрлийн хүн учраас тэрийг л хүн боддог байгаа. Түүнээс шууд шуурж ингэж явдаггүй. Тэгж чадахгүй хүн байгаа даа. Тэгээд яриан дундаас бас ойлгосон бох те. Нөгөө гадагшаа биш татгшаа төвтэй хүн учраас илүү одоо юу гэдэг нь их уур юм гаргаж ирэх гэдэг ч юм уу тийм зүйлүүд байгаа даа. Тэгээд надтай танилцсан, миний түүхээр аялсан. Тэгээд миний мэдлэг мэдээлэлтэй одоо цугтаа байсан тайтай баярлаа. Амжилтсий. За өстой баярлалаа. Тэгээд нөгөө дөрөвт өдөр гэлээ уулзлууд нь 3 дахь төлөв. Өдрийн 6-аас 7 цагт өглөөний 6-аас 7 Монголын цагаар штэ тий. 3 дахь өдөр 9 сараас эхлээд 3 дахь өдөр болгоны өглөөний 6-аас 7 цагийн хооронд Эрдэнэ туяа маань онлайнаар уулзалт хийдэг. Энэ өөрчлөлтийн тухай ярьдаг, үг, бодол, тий мэдрэмж, харилцаа гэдэг саяны ярьсан зүйлүүд илүү гүнзгий ярьдаг. Сая бид тэр болгоныг тий ингээд гүнзгийрүүлээд яригдах боломжгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ болгоны илүү цаашаа гүнзгий ярьдаг. Тэгээд хувь хүнтэй тий та ингээд яг бидний өмнө нь метруудын авдаг байсан шиг тийм бож өгөх ингээд үүдээ авъя гэж бодох юм бол өөртөө бас холбогдоод уулзах тийм боломжтой байгаа юм байна шүү. За гадаад байдаг хүмүүс маань онлайнаар уулзах боломжтой байгаа шүү. Ингээд юм болохоор гадаад дэдэг хэдийгээ мартчихдаг энэ төр гэсэн шиг би бол гадаад дэдэг хүмүүс наасаа онлайнаар хийгээч гэж тэгээд тий. Би эсгээс болоод онлайнаар хийж байгаа. Тэгээд сардаа 1 2 3 удаа ч юм уу биеэр уулзаж бас болж байгаа. Тэгээд ганцаарчсан уулзалтууд бас биеэр онлайнаар аль алингаар нь явагдаж байгаа. Тэр хэсгүүд бол байгаа. Тэгээд пэйж дээр илүү гоё дэлгэнгүй мэдээллийг авна. Үнээр яаралтай шаардлагатай хүмүүс байх юм бол шууд чат бичээд ороод ирлээ. Энэ дээр бол асуудал байхгүйгээр мэдээллүүд авчихно. Хэлмээрэн тэгээд өшөө өргөжүүлмээр л байгаа даа. Тэгээд энэ жил өөрөө миний нөгөө нэг өнөө таад ярьжсэн шиг миний 5 дахь жил. Тэгээд илүү эрх чөлөө, илүү олон өөр мэдрэмжүүдийг мэдрэх жил маань байгаад байгаа учраас жоохон амралтыг өөртөө өгсөн байгаа. Тэгээд 9 сараас хойш тэгээд та бүдтэй илүү айхан, илүү татна мэдээллүүдээ өгөөд явж болохоор болж байгаа шүү гэдгийг дуулахад байгаа гоё байгаа тийм. Тэгээд харнаадаа баярлалаа. Айгүй их гоё амжилт танд баярлалаа. Энэ маань ингээд маш олон хүмүүсийг тийм мэдээлэлтэй учруулад маш олон хүмүүсийн нөгөө чадварыг айгуугаар гаргаж ирж байгаа гоёсон. Тэгээд подкастуудыг одоо үзэж эхэлж байгаа. Нэг ажил руугаа орж байгаа учраас тэгээд маш тааламжтай байгаа. Тэгээ өөрийгөө олсонд нь тий өөртөө ажиллаад явж байгаа. Өөрийгөө хайрлсанд нь айгүйх талархдаг. Тэгээ анх ярьж исэн сарнаа өнөөдөр ийм гоё болсон бас баярлалаа суужилаа. Энийг яаж хийх вэ? Яаж хийж болд юм болоо? Би хийж чадахгүй байхгүй юу гэд ингээд ярьж исэн саяхан энэ онлайн сэдэнд урсамж олоод өнгөрсөнд үлдсэн байна гэдгийг харахад үнэхээр их таатай байна. Тэгээд өшөө олон хүмүүстэй уулзуулаарай гэж бас юу Тох баярлалаа. Ямар гоё бэ? Тэгээ миний санаа болохоор яг тийм л хийдэг. Өөрөө гадаад байдаг болохоор гадаад байгаа хүмүүсийг Монголд байгаа хүмүүс болохоор подкаст хийгээл гоё Монголдоо ингээд дотроо уулзраа олчвал яг гоё байгаад байгаа байхгүй. പക്ഷെ гадаадд зөндөө гоё хүмүүс бас байгаад байдаг. Тэгвэл тэр хүмүүсийг бас хэрэгтэй үйлчлэгээ тий мэдлэг хамгийн гол нь одоо бидний бие биендээ өгч чадах юм бол энэ шинэ иргэн зүйн мэдлэг болсон юм. За хилтэй би бодохдоо хилтэй хүмүүс дэлхийн мэдлэгээс ингээд уутлал зүгээр шуудаалал авах боломж зүгээр л YouTube онгоолоход л байна. Тэгвэл тэр дэлхийн мэдлэгээс авч байгаа мэдлэгээ би бас хүмүүстэй хуваалцах хүсэлтэй. Би ч өөрөө ингээд нэг юм олцохоор ийм гоё юм байна. Та нар гис мэдчихэ гэдэг төлөв юм учраас яг энэ үндсэн ингээд би мэдлэг хийдэг цан орч ирээд ярилцсан маш их баярлалаа. Ингээд Эрдэнэ туяа гэдэг ийм хүний дотор ийм гой зүйлүүд байдаг гэж хуваалцсан. Маш их баярлалаа. За баяртай. Өнөөдрөө манай үзэж байгаа хүмүүс маань өдрийг оройг сайхан өнгөрүүлээ. Хайртай хүмүүстэйгээ аз жаргалтайгаар өнгөрүүлээ. Тэг бид тэг өдөр болгон өөртөө энэ хэрэгтэй хамаг хүчээр хичээгээд явж байгаад нь дандаа талархаж байгаа. Би энэ бол талархаж хэлдэг болсон байгаа. За баяртай.